эрдэмтдийгээ инфлюенсер болгомоор байна. Чухал хүмүүс ихээ үгийг яг сонсогддог болгомоор байна. Тэгэхгүй бол одоо шинжлэх ухаан ч ингээд зогсохгүй ингээ асар хурд өгчөж байгаа ш та. Тэгэнгүүт олон нийт нь болохоор зэрэг яг тэр хурдыг гүйцэхгүй жоохон хойно үлдээд тэгэнгүүт энэ хоёрын хооронд ингээ зай ингээ холдоод ингээ нэг эрдэмтэн хүн нэг олон нийтэд ярилцах гэхээр нэг хэлээр ярихгүй байна. Энэ удаагийн дугаарт гэж үгээ суугийн үүсгэн байгуулагч Космос номын орчуулагч Монголын шинжлэх ухаан турлагчдын цангааг өөрийнхөө контентоор тайлж байгаа бидний найз Алмаарсан. Бурууны хийгээр нь карьерийн тодорхойлно гэдэг бизнес бүр тэндэр бол ямар ч шинжлэх ухааны бүр ямар ч үндэслэл байхгүй. Хүний биоинформатик датаг авж байгаа нь өөрөө эхлээл гэмт хэргийн үндэслэл. Нийгэм болгоны нэг цаг үед нэг тодорхой хэсэг нь өөрсдөө золиослоод бүр илүү хөдөлмөрлөө сайхан цагийг бүтээсэн байгаа шүү дээ. Нэг л ингээ хэмлээд байх шүү дээ. Яг ингээд болохгүйгээ шууд ярилцаал нэг нийтийн хөгжлийг хөтлөл нэг жоохон. Би бол генерал болох мөрөдөлтэй байсан. Зэний зурвал байхдаа мэдээж гэдэг төлөвлөгөөний мөрөдөл. Одоо болохоор зэрэг энэхүү дугаарыг хамтран ажиллагчаар US Shop ажиллаж байна. Одоо үзэж байгаа бах та нэг хэд хэдэн хүмүүс подкастт орооч гэж хэлчихсэн. Би нэг подкастт орохоор яг юу ярих хэвээр мэдэхгүй. Тэгээ жоохон санаа зовоод би ер нь нэг ордгоо маа гэд бараг тэг хэлцээ байхгүй. Тэгсэн чи одоо ийшээ орохоор болцсон. Тэгээ одоо үнээс цаашаа бол ер нь нээлттэй шүү. Одоо ер нь өөрөө нээж подкастын одоо төгжээ тайлагдлаа. Тийм ээ. Бид хоёр анхныхаа туснаа стат байна. Хүний анхныхаа нэгтгэжтэй. Тийм шүү дээ. Гахалтай. Вау. За сонсох юм байна. Ойрд хаагур яваад байна. Ойрд олон газраар явлаа да. Энэ жил элгүй Европ тийшээгээ ойрхон явлаа. Сая 10 сард нэг Франц явчаад ирсэн. За. Сая 12 сард Швейцар явчаад ирлээ. Ямар ажил хэмжил үү? Контентын шоумаар 10 сард болохоор нөгөө ураны нэвтрүүлгүүд бид хийжсэн шүү дээ. Тэгээ эхний 3 дугаараар нь ерөнхийдөө уран гэж юу юм, ураныг яаж олборлтыг, тэгээд одоо манахаас гарсан уран яг юунд хишгэлэгддэг гэдэг чиглэл рүүгээ байсан бол сая болохоор яг Францд очиод манайхаас гарсан уран яг хаана очиод яг ямар шат амжилтгуудаар ороод тэгээд хувирхайг даад баяжуулагдаад түш болоод тэгээд хаана ашиглагдаад тэгээд дуусаад хайчдیں۔ Гэдэг нэг тийм бүтэн процессын тэр циклийнх нь ерөнхийн нэг том зургаар нь харуулах гэсэн зорилготой нэг тийм аялал маягийн нэвтрүүлэг хийсэн. Нэг нэвтрүүлэг гарах юм байна те. Том. Үгүй 2 дугаар. Магадгүй 3 ч ижил. Ер нь бол хийвэл хийгээл харал айгуул том сэдвэл те. Тэгээ бид нар яхаа тэгэл нөгөө нэг юу учраас орооно ч нөгөө төрийн нөгөө нэг юм нууцлалтай компани учраас тэгээ нөгөө баяжуулах технологи нь өөрөө айгүй өндөр нууц байдаг учраас нөгөө юунууд зураг авалт хийх зөвшөөрдөг юм байна ихэнх газараа. Тэгээ бид нар ингээд яваал гэсэн. Тэгтээ ингээд нэг хэдхэн газар ингээд зураг талтууд хийчихэд тэгээ бусдыг нь болохоор зэрэг ерөнхийдөө нэг бол цаанаас нь өгсөн зөвшөөрөгдсөн дүрсийг ашиглах эсвэл өөрсдөө одоо шинээр юм хийж харуулах тийм болчиход байгаа. Тэгэхээр жоохон хэцүү байна. Сая Сэрэн рүү явхад бол тэр чинь нөгөө олон нийтэд нээлттэй шинжлэх ухааны байгууллага учраас зүгээр л та нар хүссэн газараа зураг авах гэж байна. Гүн ингээд Сэрэн гэдэг нь юу вэ? Тэгээ Сэрэн гэдэг нь болохоор ер нь Европын цөмийн судалгааны байгууллага гэсэн үгний товчлол. Гэхдээ яг Европын гэхээр Европын гэж жоох хэцүү. Ягаад тэгэхээр 110 гаруй орны эрдэмтэд ажилладаг. Тэгэхээр ер нь дэлхийн баг хамгийн том шинжлэх ухааны ийм цогцлбор. Тэгээ цөмийн гэхээр бас цөмийн бас биш. Дотроо зөндөө юм байна. Тийм цөм чинь айгүй том бохгүй. Тэр чинь бүр цөмөөс доошоо ингээ ороод цөмөөс гүн рүү ороод бүр ийм игэл бөөмсийн төвшөнд тэрнээс цаашаа бүр ийм хамгийн жижиг хэсэг рүү ингээд ороод квантын одоо квант ч гэхдээ айгүй ерөнхий сэдв учраас тэгэхээр ер нь бол цэрэнд яг ийм юм болд юм а гэж хэлээд айгүй хэцүү амар олон юм ярих хэрэгтэй болчдөг. Гэтэ нэр нь бол цөмийн судалгааны байгууллага гэдэг. Тэгээд нэг тийм байгууллага байгаад байгаа. Тийшээ одоо манай монголчууд цэрнэхээр их мэдэхгүй дубнаа гэхээр мэддэг. Яа тэгэхээр манайх нөгөө дубнагийн гишүүн үүсгэн байгуулагч орон учраас дэлхийн 2 дугаар дайны үеэр чинь нөгөө одоо цөмийн бөмбөг ашиглагдаад аимшигт юм болсон шүү дээ. Бид нар одоо ингээл
кино мэнэ үзэл нэг тийм сүртэй зүйл биш юм шиг те. Дэлбэрчлээ гэх. Дэлбэрчлээ тийм байна дөө. Цөмийн хүмүүс гэж байдаг юм байна гэл нэг дараа нь төрсөн Oppenheimer слайж байгаа шүү дээ. Тийм дараа нь төрсөн учраас бид нэг нэг тийм амар зүйл гэж үзэж авахгүй байгаа ч гэсэн яг тухайн үедээ эн чинь цөмийн бөмбөг гэдэг чинь бүр ингээд амар хүчээс байхгүй бүр ингээд бүр жинхнээсээ өвдгөн чичирдэг бүр ингээд хараад би бүр тэрийг л зөвлөхөд амар сонирн байхгүй хамгийн анх цөмийн бөмбөг дэлбэрэхэд улсууд яаж хүлээж авч ирсэн бол шууд дайнд дууссан шүү дээ. Хамгийн анх чинь Япон дээр Америкчууд Оппенхаймер яах те. Тийм Оппенхаймерын бүтээсэн бөмбөгийг хаяхад тэгээд тэрнээс цаашаа улсууд чинь ерөөсөө цөмийн бөмбөгийн төлөө бүр яаж өрсөлдлөө Үйлдвэрлэлэнч тэр тэгээд тэгэнгүүт тэгтээ тэр чинь нөгөө шинжлэх ухааныг буруугаар ашигласны айгуу том гашуун сургамж байсан. Гэхдээ тэр чинь эрдэмтэд яахын аргагүй л те. Зарим эрдэмтэд бол тэгэл тийм нөхцөл байдалд бол тийм ажилд ажиллаж байгаа байхгүй. А дараа нь болохоор зэрэг ер нь нийтээр одоо дайна болиё гэдэг иймэрхүү хөдөлгөөн өрнөж штэ. Бид нэг ингээд хойноос нь одооноос ингээд өнгөрснөрөө харахад ингээд ярихад амархан ч гэсэн тухайн үед бол нэлээд хэцүү байсан байна. Тэгээд эрдэмтэд болохоор зэрэг ерөнхийдөө шинжлэх ухааныг энхийн зориулалтаар ашиглая. Энхийн зориулалтаар энэ судалгаа хийгээд цэрнийг байгуултыг. Яг 52 лөө 3 онд. Тэгээд тэр нэгтээ Европын санхүүжилттэй Европын орнууд нөгөө хөрөнгийг гаргасан гэсэн үг. Тэгэнгүүт нь тухайн үед Сталин амьд байсан юм бэл. Тэгээд тэгвэл зөвлөлтийнхэн бас өөртөө шинжлэх ухааны барина гэд. Тэгээд Добнаг барьдаг байхгүй. Тэгээд Добнад бол тэгтээ бас тухайн үед нэлээд Добнан хаана вэ? Добнан яг Орсын Добнагийн хот. Зөв. Тийм л. Тэгээд Орос талын зөвлөлт талын сойрн юм байна шүү дээ. Зөвлөлт талын сойрн гэсэн үг. Тэгээд тэнд чинь бас аягүй том нийлүүд хийгдсэн хүнд элементүүд одоо үлэх системийн 110-аас хойш элементүүд нэгдсэн юм бас нэлийн түүхэн ач холбогдолтой газар л та. Гэхдээ одоо болохоор зэрэг шинжлэх ухаан чаг бас мөнгөгүй бол явахгүй. Тэгээд Орос хэцүүдтэй зэрэгцээд ерөнхийдөө юунууд нь судалгааны институцийн дагаад болж байгаа тийм. Багасаад. Тэр нь болохоор улам л томроод хахад Добна ингээ улам багасаар одоо бол ингээ цэрний бүр 10-ны магадгүй нэгтж хүрэхгүй тийм жижигхэн газар болцсон байхгүй. А манайхан болохоор зэрэг нөгөө анханасаа нөгөө гişүү үүсгэн байна. Тэр нь бас нөгөө улс бүхэл бүтэн улс гэдгийн хувь заяа юм уу? Анхны 9 орны билүү дээ нэг нь болцсон. Тэгээ бүр яг үүсгэн байгуулагч орн гэдгээрээ Добнач юу н манай байгууллага гэж явна. Яг ярих юм бол яг Монголын байгууллага гэдэг тийм эрхтэй байхгүй бүр. Тэгээд тэнд байнгын хүмүүс ажиллаж идэг. Одоо хүртэл хүмүүс тийч амьдраад бүр байгаа. Тэгэл жил болгон тийш хүмүүс явдаг. Манай Монголын цөмийн ер нь физикийн салбар айгу олон улс төрөлтгүйч сайн юм байгаад байгаа нь бас энэ Добнатай холбоотой байнгын яг юм боловсруучсан байгаад байгаа байхгүй яг тийч ажилладаг, судалгаа хийдэг. Тэгээд тэндээс гарсан хүмүүс нь өөр тийш ингээл цэрэн мэрэн рүү явбал байж идэг нэг тийм боловсруучсан байгаад байгаагийн нэг юм тийм учиртай. Одоо болохоор хөгшин хүмүүс ч юм уу ингээд ер нь физикийн талын хүмүүс болохоор зэрэг Добнаг ингээд шүтцэн. Добнаах нь угаасаа мөрөөдөл байсан тухай үедээ тэгээд магадгүй тийм байж байгаа. Добнаал гоё гэж боддог болсон болохоос яг одоо юм дэвэл цээр нь бол бүр амар газар багтдаг. Тэрийг болохоор зэрэг одоо хүмүүс таниулах нь одоо миний үргэлжлүүлж чадах. Яг ямар тэгээд цээрний тухайн нэвтрүүлэг хийгдэж байгаа. Богн амтлуулж байгаа бичлэгүүд нь л ихэд амар байл шүү дээ. Тий, рилсүүдийг нэг хийж өд. Би нэг анх удаа рилсүүд хараа хийж байна. Тийм үү? Рилс нэг би хийдэг шүү дээ. Дандаа урт хийж байдаг. Рилс. Тэрнээс нь тасалсан л юм ганц хоёр явдаг. Тийм, тэр чинь шал хоёр өөр ертөнц юм байлээ. Тий. Ингээд урт нэвтрүүлэг хийгээд хахаар тэр рилс хийж чадахгүй. Тэгээд сая чадсан шүү. Альбан шаардлагаар нэг хийх гэж үзээд амиг дуурайш нэг үзээд тэгээд яасан ерөн гайгүй болж илээ. Тэгээд нэг таалагдсан юм монголчууд дунд сэрний мэддэг хүмүүс цөөнгөө сонирхож байгаа хүмүүсээс цөөнгөө байгаа нь харагдсан. Би болохоор жоохон санаа зовжсэн одоо яана нэг тийм ойлгохгүй яг гэдэг. Уул нь ингээд би бол ингээд дотроо энийг амар том зүйл гэж үйл явдал гэж бодоод байгаа одоо физиклээшээ яаж шуугуулж юм те эсвэл өөр ямар хөө юмнууд ингээд шуугуулж ин монголчууд ингээд дэлхийд танигдж байгаагийн нэг шууган нь бас цэрэн байхсаа гэж хүсээд байгаа. Яагаад тэгэхээр зэрэг манай монгол улсыг хүлээн зөвшөөрөөд ингээд оруулж байгаа нь бас амар том. Манай бол шинжлэх ухааны салбарын үед бас амар том үйл явдал байхгүй. Тэгээ нэг юм ямар нэгэн одоо улс төрийн ч юм уу өөр нэг юм ашиг сонирхлын
хүрээнд хийгдэж байгаа бас хамт ажиллагаа биш. Яг цэвэр шинжлэх ухааны ийм хамт ажиллагаа болж байгааг Монголыг зөвшөөрөөд цээрэнд өмнө нь өөр шугамар очиж исэн эрдэмтэн ингээд тэнд нэг юм групп үүсгээд тэгээд хамт ажиллагаа хийя би ингээд Монголоос ингээд эрдэмтэд бэлдээд явуулаа. Тэгээд цаашдаа ингээд хамтарч ажиллая гэсэн чи цээрэн зөвшөөрөөд. Тэгэхээр айгу эрдэмтдээ хүлээн зөвшөөрж байгаа байл. Тийм яг юм хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдал нь айгу шудраг. Тэгээд цаашдаа айгу олон хүмүүс явах үе таалга нэгдэж байгаа гэдэг утгаараа зөвхөн одоо физикчд эрдэмтэд биш оюутнууд багш нар бас явах боломжтой. Сээрэнд өөрсдийн гэсэн тийм багш нарын физикийн ийм багш нарыг одоо бүр илүү чадваржуулах тийм сургалт бас явагдсан юм бэл. Тэгэхээр манай чинь бас физикийн багшгүй боллоо гэдэг нэг тийм юм явуулсан шүү дээ. Мост нэг жилийн эсэлт нь 2 боллоо гэлээ. Тэгэхээр энэ физикийн оюутнуудад физикийн багш нарт бас нэг гоё мотивац болох юм болоо. Гэхдээ мотивацлахын тулд эхлээд нэг сэрнэ мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Ийм газар байд энэ ч очиж үзхийнсэн ингээд. Би болохоор зэрэг яг өөрөө нөгөө нэг физик сонирхдаг учраас зэрний тухай юу нэг мэдээлэлтэй байсан учраас надад очингууд амар гоё байгаад байгаа. Тэрнээс ямар ч юм мэдээлэлгүй хүн цэрнээр ингээ ороо гарах юм бол яг л байдаг л газар. Айгу энгийн газар санагдав. Үний шинжлэх ухааны л шиг маяг юм л ч тийм. Их сургууль шиг л санагдал тэгэл гараал явчихна. Ийм л газар байт юм шүү дээ. А яг мэддэггүй арах юм бол тэрний чинь бүр барилга гудамных нь нэр хүртэл нэг мотор учиртай. Тэгээ яг доошоогоо энэ доор нэг юм байгаа даа гэдгийг ингээ мэдрээд ингээ явах нь амар юм баг. Тэгээ доошоо буух юм бол бүр амар. Гэхдээ доошоо буух нь бас үдж байгаа хүмүүс бас нөгөө нэг Женев рүү очих юм бол сэрнэлгүй нөгөө юу яах бүрэн нээлттэй. Очиж үзэх. Гадна нь болохоор зэрэг хэсэгт нэг юм олон нийтэд зориулсан хэсэг үү. Тийшээ бол үнгүү бүр ингээд амар гоё хэсэгт нь ороод үзээ танилцах боломжтой. Дотгошоо орё гэвэл дотор нь ажилладаг нэг хүнтэй заавал контакттай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг дагаад орчиж болдог байхгүй. Айгу амархан нэг тийм хэцүү процесс бол биш. Тэгтээ зөвхөн 12 сар болон 1 сард л орох боломжтой. Бусад өдрүүд нөгөө хурцгаар нь ажиллаж явах үедээ орж болтгоо цацрагийн аюултай гэж үзээд 12 сар 1 сар дунтраачдаг болохоор яг тэр үед нь очиод үзэх юм бол бас айгу супер экспириенс авах байхаа гэж бодож байна. Бас удахгүй яг энэ талаар бид бүхэнд бахан бичлэг бас танилцуулах нь шүү дээ. Хамтдаа сэрнгээрээс аялцгаах нь шүү. Окей. Ингээд нэрэ гэж юу вэ? Анх нэгдэд тэр бодож юм. Бид нар яг 19 оны 12 сараас нэг анхны контентууд хийж эхэлсэн. Хэр чин бараг 5 жил 6 жил бараг болж байгаа юм байна да. Анх гарч анх контент хийж явах үеэс одоо хийж явах үе хоёрын хоорондох тийм ялгаатай талууд нь юу вэ? Бас манайхан ер нь бол бас шинжлэх ухаанаас айгуу сонирхдаг болж штэ тий. Тэр нь ер нь бас яг одоо нөгөө тэр талын контент хийж байгаа хүний зүгээс хэлэхэд ер нь хэр вэ? Үзэгчд тэр бэлэн болж өөрчлөгдөж байна. Тэгээ ер нь бол баг нөгөө одоо улсынхаа хүн амын тооныг аваад аваад үзэх юм бол бас айгүй өндөр үзүүлэлттэй багтдаг шүү дээ. Манай монголчууд чинь шинжлэх ухаан сонирхдаг, үздэг, ойлгодог хэсэг нь. Тэгэхээр тэр бол гоё. Гэхдээ стил ер нь бол хангалтгүй байгаа даа. Контент үйлдвэрлэлт талаасаа шинжлэх ухааны ер нь контентуудаа илүү зөвхөн ганцхан гижвэ биш те. Бүр 4 5 гижвэ байгаа. Танай аудиенс бол цангат юм байл шүү дээ. Танай зөвлөлийн контент цангацсан байгаа даа. Тэгээд манайх ч бас яг ойр ойрхон контентууд хийж чадахгүй байгаа дангууд чинь. Тийм том зах зээл бол бүрэн байгаад байгаа. Тийшээ ялхаа зэрэг манай одоо контент бүтээгчид оюутнууд ч юм уу эсвэл багш нар өөрсдөө яг анцуугаа шуугаал ороход ер нь бол айгүй том зах зээл байна. Одоо тэрнийх нь бас нэг илэрлэл нь бий юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Энэ контент хийж байгаа л сэрн явчлаа шүү дээ. Харин тэгэхээр чинь одоо чинь би нэг өөр нэг контент хийжсэн бол магадгүй те юу гэдгийг жоохон хэмбэ явж явахгүй шүү дээ. Хууль таны онлын тухай ч юм уу эсвэл цэрний хүн яаж тайлбарч болно шүү дээ өнцгөөс. Тэгээ өөр өнцгөөстэй зүгээр нэг юм кликбейтийн эсвэл юм хандлтын төлөө бодлооны юм яриад ч юм уу те. Тиймэрхүү контентууд бол зөндөл байсан яг бидэртэй хамт анх яаж яхад тэгэл бидрийн физикийн нөгөө яг чинь сайенс талыг ингээл судлаад эрдэмтдтэй ярилцаал яаж яхад нөгөө тал бол зүгээр сайхан жинхэнэ борж байгаа юм чи яг ингээл хүмүүс яг сонсох хүссэн юмыг сонсохгүй л те худлаа тийм хувилдааны юмнууд гараж ирдэг сууг зөндөл байсан. Тэгэл ихэнх нь одоо байхгүй л байна. Яг тэгэл үзэгчд тэнэг биш шүү дээ. Тийм үзэгчд тэнэг биш.
тэр чинь бас нэг юм community-ийн хүч гэж байна тий. Тэгээд яг ингээл зөв замаа байрал явах юм бол жишээ нь ингээл Цэрэн лөө явж болох бүрмэл боломжтой юм байна. Одоо бол Цэрэн анх амир хол санагддаг байсан чи одоо ингээд айгүй ойрхон санагдаж байна. Одоо NASA ч гэсэн ойрхон санагдаж байна. Тэгэхээр яг тэгэхээр бидний энэ хийж чадвал айгүй чухал зүйл учраас чухал зүйлийн ач холбогдлыг ойлгодог хүмүүс нь байгаа. Тэгээд чухал хүмүүс нь чухал хийж байгаа юмудаа ингээд дэмжээ явцдаг бид нар улсад байна. Тэгэхээр гоё ер нь салбар руу ингээд орж ирээч л гэж хэлсмээр байна. NASA ойрхон санагч нь гэдэг ч тийм. Тий. NASA ч бас Монгол хүмүүс ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл очие гэвэл яриад очивол NASA гэдэг дандаа тэнхий иргэншилтэй болсон Монгол хүмүүс ажиллаж байгаа тийм. Яг тийм бол тэр нэг жоох Баярбаатарх доктор байгаа. Гэхдээ яг иргэншлийн асуудлыг нь бол сайн мэдэхгүй л. Гэхдээ тийм нэлээд удаж байгаа. Тэгэхээр national security-ийн асуудал байдаг юм шүү лээ. Би тэгж хальт сонсч байсан. Нөгөө ажиллахын тулд энэ төрөйгээд. За тэр жаахан Палма цэргийн бэкграунд шүү дээ. Тий. Тэгээд яг хүний нөгөө хобби бол хобби байдаг гэдэг шиг нөгөө шинжлэх ухаан сонирхдаг тэгээд цэргийн бэкграунд гэж явж ирснээр буцаад юу гэдэг нь яг хоббигоо дагаад career shift хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр түүхийг бас хүмүүст яриул айгүй сонирхолтой байх юм болов гэж бас би яг богиноор ингээд норог дээр ярьж ирсэн л та би тэгээд гэтээ яг тэр түүхийг юм дэлгэрэнгүйгээр нь яриад ингээд юм цаг 2 цаг юм яриас ахтал айгүй гоё түүх надад санагддаг байсан. Тэмүүж өрлөхөөс эхлэв тий. Яри одоо. Би бол нөгөө нэг хүмүүстэй ярихаар тэгэл байнга ярьдаг учраас жоохон үлээгөө чамд өөрт ч юм бол үлээг болчихж байгаа тийм. Гэтэ бас үзэж байгаа хүмүүстээс өнтертэй санагдвал скип хийж байна сте. Тэг би чинь бүр 12 тойдо зэргийн сургууль орж Тэмүүж өрлөг гээд зэргийн сургуулийг байгуулагдаад 2 дахь хэлстэй авч ирсэн. Тухайн үед болохоор Суворын сургууль гэдэг нэг кино гардаг байсан байна. ТV-сээр. Тэгээд тэр чинь Суворын сонсогчд. Тийм тэр чинь тэгээд тухайн үед амар од болол ямар гоё ингээл манай өвөө бас зэргийн хүн байсан. Тэгээд л ерөнхийдөө бас гоё юм байна да гэж бодоол байжсэн чинь тийм сургууль нэгдсэн гэдгийг сонсоод тэгэл ишээ би ч бас өөрөө нэг тийм яг арайч гэж бодоагүй л байсан л та. Тэгсэн чинь тэгэл тэр киноны нөлөөгөөр тэгээд өвөө аав ээж болохоор зэрэг яг шахаагүй зүгээр яг алсууж исэн юм сургууль байна ороод үзэж. Тэгээ шалгалт өгөөд үзсэн чинь тэнцээд. Тэгээд орж тэр сургууль бол яг тухайн үедээ бол яг сургуулийн юу чинь багш нараас хамаардаг сайнч багш нар байсан. Бидний чинь гэхдээ бид чинь 7 дугаар ангийн хүүхдүүд ихэр чинь нэлээд жоохон байсан байхгүй. Бидний гэхдээ бүр амар хэлдэг байсан. Бүр ингээд өглөө хар хүүтэнд ингээд гараал гүдэг. Тэгэл нөгөө дээр үеийн юуны цэргийн тангараг мангараг өглөө болго ойрлж уншиж машаал бүр ингээд бүгдийг үсээх ус болцсон. Тэгэл юм дүрмттэй амар зэрэгжилтэй автобусанд ингээд бид нэр сууж авдгөө. Яг нэг ч хөнгөө байхад сууж бид нар энийг хинч хараагүй байхад нэг ч хөнгөө байхад нэг сууж авдгөө тийм програмчлагдсан хүмүүс шиг л тийм л сурвал байсан. Тэгээд ер нь жил болгон яг тэр чинь нэг ангид 30 хүүхдээ байдаг. Яг ингээд сурлага юмнуудаар нь имжигсааж агаад эхний 3-ыг нь Турк руу явуулдаг гэсэн баг. Тэгээд эхний 3-т нь ороод Турк руу яваад Туркийн яг зэргийг ахлах сургуульд очиж үзээд тэгсэн чинь бүр тэр сургууль нь бүр 200 жилийн түүхтэй сургууль гэж тарсан. Бүр 1800 онд л хүүхдэд оруулаад гаргадаг байсан тийм сургуулиуд. Гэхдээ бас тэдний диалог энэ айгуу супер яг ингэж бүр ийм элитийн төвшөнд ингэж бэлддэг. Тэр зэргийн сургуулийнхныгаа яг тэр улс яг тийшээ нөөцөө ингэ шавхаад нэг нөөцийг өгөөд тэгээ амар бүх юмар нэг хангаад тэгээд тэндээс гарсан хүүхдүүд ер нь тэнд би яг ийм системийн ялгаатай талыг харсан байхгүй. Тэндээс ингэ гарч байгаа офицерууд ямар ч юм нам харьяалагдахгүй ямар ч юм хин нэгэнд харьяалагдахгүй зөвхөн улстай харьяалагдаад тэгээд улсынхаа ерөнхий нэг нөхцөл байдлыг том зургаар нь хараад түүхийг мэдж байгаа. Тэр улсын юм санах ой болчихж байгаа байхгүй. Энэ Детонд ингэж ийсэн да гэдгийг хараад тэгээ ерөнхий ингэ нэг юм замыг нь ер нь офицерууд нь авч явд юм байна гэдгийг би тэнд анзарч ирсэн. Одоо манай Монголд л өөр шүү дээ.
улс төрийн оролцоо хэтэрхийх хүчний байгууллагуудад тийм байж тэр бол бүр ингээд маш буруухгүй. Тэгээд тэр хүүхдүүдэд бүгдийн багаас нь 9-р ангиас нь улс яавал хөгжих юм яавал хөгжихгүй байх юм гэдгийг ингээд заадаг байсан баг. Тэгээ үжсэн чинь би тэгээд Монголыгаас бодож байгаа шүү. Турктэй харьцуулбал нэлээд хөжилбөр орно. Тэгсэн чинь ерөөсө боловсрал байж таарад манайх. Манай ер нь ихэнх асуудлууд яг л очиж хүмүүс дээр очиод одоо яах юм бэ гэдгийг ерөнхийдөө өөртөө дүгнэлт хийсэн. Бидэрт мөнгө байлаа, юу ч байсан гэсэн. Бид нар бол мөнгөтэй шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг л болохгүй байгаа нь ер нь бол нэг улс төрийн дарга нарын ч бас асуудал биш. Ер нь явж хүмүүсийн асуудал юм байна да гэж бодоод тэгээ боловсролын ерөн салбар руу яах ёстой юм байна. Эхэндээ бол би нөгөө нэг цэргийн сургуулийнхаа школоор бол нэлээд зэрлэг радикал юм боддог байсан. Нөхдүүдийг ер нь юу яаж яагаад манай ч бас тагнуул гэж ажиллаж байгаа те ер нь цэргийн бас ерөнхий нэг юм community байгаа да гэдэг юм итгэлтэй. Тэдэртэйгээ ер нь нийлээ те хүүхдийн бодож шүү дээ. Тэдэртэйгээ нийлээд эн чинь би яг л түрк шиг л төсөөлж байгаа юм чинь. Цэргүүд ер нь бол айгүй цэргэлтэй шүү дээ. Тийм офицерууд ер нь бол тийм хүмүүс биш те. Ер нь анзаараад байж байгаа да. Тэдэртэйгээ нийлээл ер нь хулгайч тийм бүгдийн буудал халаал. Тэгэл шоронд явуулахын явуулаад бүх юуг нь ресетлээ те. Бүх юм ресетлээ яг зөв хүмүүсийн зөв байранд тавиал тэгэл явчих та. Нэг тийм боддог байсан. Их сургуулийн 2 дугаар курс хүртлээр бараг нэлийн тийм ухстай бодсон. Тэгээ турк ч өөрөө яг 20 жил тутамд зэрэг эргэлт болдог улс. Тэр нь юу хэлж ийнө вэ гэхээр зэрэг нэг улсын эрх мэдлийг нэг фракц ингээд 20 жил явчих юм бол ер нь замхралын шинжрүүгээ явдгийм болоо гэж бас бодоол. Тэгээ туркууд өөрсдөө 20 яг ингээд юуг нь харах юм бол 20 жил тутамд ингээд солиод идэхгүй зэрийнх нь гарч өөртөө шууд булгайчдаг. Тэгэл дараагийн хүмүүст нь юуг нь өгөөл тэгэл өөртөө хойшлцдаг байхгүй. Их мэдлийн сольж өгөөл те. Тийм сольж өгөөл өөртөө хойшлцдаг. Тэгээд яасан чинь тэгтээ тэр бас яг манай Монголд яг таарах зүйл мөн үү биш үү? Тэд дунджаас хичнээн хүмүүс үргэх үү те. Тэгээ бас турк тийм сайхан байгаад байгаа ор юм уу гэвэл бас гүү штэ тий. Турк чинь гэхдээ сүүлд энэ гэхдээ бас энийг бас чеклэхэл асуудал. Эрдоган өөрөө нөгөө 20 жил болцсон. Тэгээ ер нь Эрдоганыг буулгах гад зэргүүд ер нь бол яах нь ойлгомжтой нөгөө зүй тогтлороо гэж бодоод. Гэхдээ Эрдоган төрүүлээд хуурамчаар яг ийм нэг зэргүүд босготлог болгож байгаа юм шиг болоод тэгээ яг жинхнээсээ босгож ирсэнүүдийг ингээд хятад ийцэн нэг тийм үйл явдал болсон. Тэгээ би зүгээр ер нь бодлоо байна энэ хүчээр бол шийдэх асуудал биш. Энэ Монголын яг тэр институцс яг ажиллаж чадах хэсэгт нь эргэлзээ болио хэлсэн. Боловсролын чиглэлээр боловсрол дотор яг юу байх юм гингүүд яг сайенс байж таарад. Тэгэл сайенсыг яаж илүү хүртээмжтэй гоё заах уу. Тэгээ би чинь нөгөө өөр улсын бас хичээлүүдийг үзэнгүүт чинь сайенсыг арай л өөрөөр заагаад байсан. Бид нар болохоор зэрэг физик, математик, биологи төр ч юм уу яг хитрхи юм түүхий хатуу ингээд юм ингээд додож оруулаад байгаа. Сонирхолгүйгээр цээжлүүлэх. Тэнгүүд тэнд болохоор зэрэг яг л эн чинь яг энтэй ингэж холбогдсон юм биш тэгээд ойлгоод байна. Биологи нь химтэйг холбогдоод хими нь физиктэйг холбогдоод, физик нь математиктайг холбогдоод, томьёонууд нь ингээл нэг л өөрөөр ажиллаад байгааг нь ойлгож байгаа байхгүй. Манайд бол арай өөр шүү дээ. Химийн багш нь биологийнхаа багшаас асууч юм уу те. Бараг нэг багш байдаг шүү дээ. Байдгүйс. Нэг багш байгаа нь бараг сайн зөвлөж болцсохгүй яа. Тэгэхээр тэр хоорондын уялдаа холбоог бас ингэ тайлбарлаад нэг юм гоё тайлбарлах хэрэгтэй юм байна л да. Тэгээд энэ салбар руу ер нь орё доо медиагаар дамжуулаад гэдэг тийм бодол сүүл рүүгээ төрөөд тэгээд ер нь яг ч зүгээр медиа сэдэж гэж бодог байсан. Эхэндээ зүгээр YouTube айгуу деталь юм байл шүү дээ. Тэрийг эхэндээ зүгээр л YouTube-ээр л өөрийнхөө нөгөө сурчлагаал тайлбарладаг байсан чинь хүмүүс таалагдаад ахаад илүү бичлэгүүд хийгээчгээд тэр лаптопны түүхийг яриачдаг ба. Тий. Лаптоп миний нөгөө лаптоп шатаад
Яг хэдэн онд юм бэ? Тэр Турк тагт те. тэг 20 онд л баг. Яг контент хийдэг байсан. Би ч нэг лаптоп дээр хийдэг байсан. Эдитлэл. Тэгсэн чинь гинт лаптоп маань хүчин чадал нь ч яасан юм уу? Шатчихдаг байхгүй. Асгаа болоод. Тэгэл бүр заац болиулээ гэж бодол. Тэр лаптопгүй болсон гэд контент болгочихсон юу? Тийм тэр чинь миний үед оюутан байсан. Тэгэл дахиж шинэ лаптоп авна гэдэг чинь бүр амар хол байсан шүү дээ. Тэгэл ер нь за гисүүж байгаа юм байна даа гэж бодоод. Тэгээд YouTube дээрээ бичээд тохойч бас нэг 10,000 дагагч магчтай subscribe-тай болсон байсан. Юм лаптоп болчлоо одоо ингээд хэсэгтээ ер нь контент орохгүй байна да гэж утсан чинь. Тэгвэл ансаа үлдээж штэ бид дээр юу яа. Donation хийхгүй. Тэгэхээр нэг үлдээсэн чинь лаптопны мөнгө л бараг л босчлаа шүү. Ерөнхийдөө нэг тодорхой хэмжээнд босоод тодорхой хувийн болохоор зэрэг маань нэг ах. Тэр чинь бас бассан л гэсэн үг шүү дээ. Тийм. Өгөөд. Тэгээд лаптоп аваад тэгээд бүр амар хичтэйгээр хийж эхэлсэн. Тэр чинь ингээд хүмүүсийн сонсож байгаа хүмүүс байгаа юм байна. Тэгээд ингэж дэмжиж байгаа юм байна гэдгийг ойлгоол. Тэгээд тухайд бас нөгөө муйсын физикт хөнгө болчлоо гэдэг мэдээч явж исэн. Тэгээд юм физикийн чиглэлийн контентуудаа жоохон бүшлээгээд тэгээд нилээ хэдэг хийс. Тэгж их замдаа би ч нөгөө нэг сонирхогч юм чаа. Тэгээд өөрийнхөө уншснаа орчуулаад, найруулаад хийдэг. Тэгтээ яг чеклэх гэд хүмүүсээс бас асуудаг. Тэгээ нэг физикч одоо орны групп интернет минуттай нэг ярилцж байгаа л тэгээ нэг хөрхэн community үсээд нэг таньдаг болоод тэгээд тэгээ ер нь тэр community-га үргэлжлүүлээд цаашаа авч явах хэрэгтэй. Монголд ирснийхээ дараа нэг ивент хийсэн чинь амар олон хүмүүс ирээд гайхаад сайкно үгүй ямар зүгээр нэг P-day тийм 3 сарын 14 мөштэй нэг ивент хийсэн. Тэгс чинь зөндөө хүмүүс ирээд тэгээд бүр ингээ айгаа урам зоригтой авчаам. Ер нь хүмүүс тангацсан байгаа юм байна. Бүр илүү гоё контент хийгээл. Тэгээд намайг тэнд их сургуульд байхад болохоор зэрэг Тэнгэр телевизийн захирал ундаа яг бичээд манайхаа юм телевиз нэгж байгаа маа. Чи ирээд манайд ажилдаач гэдэг чийсэн байхгүй. Тэгээ би ер нь бодцсон байжгаад. Тэгэл Монголд ирсэн. Гэхдээ мэдээж эхлээд би чинь аримд ажиллах хэрэгтэй байсан. Тэгтээ Аримд ажиллах ямар байсан. За тэгэл би ирсэн. Би чинь төгсөөд нилээн дэжүү төгссөн шүү. Тэр дөрөвдүгээр сургууль тий. Одоо чинь төгссөн ангич болохоор мэрэгчлэн. Маг чи нөгөө хоёр мэрэгчлэр төгсгдөг. Нэг нь цэргийн мэрэгчл, нэг нь энгийн мэрэгчл гэдэг. Цэргийнх нь болохоор ер нь явган цэрэг гэж байдаг. Гэхдээ Монголд болохоор ерөнхий цэрэг гэдэг. Энгийн академик юм болохоор зэрэг олон улсын ярилцсан байсан. Тэгээд төгсөөд ирээд би чинь бараг л улаан дипломтой төгсөөд ирж байгаа. Тэгэл олон улсын ярилцаагаар төгсөөд ирсэн чинь ер нь дипломат болох мөрөөдөлтэй. Тэгэл олон улсын ярилцааг л зохицуулмаар ч юм шиг санагдав. Тэгэл тэжээс тийм хэлтэс байгаа штэ. Аримд. Тэгэл төгсөөл ирсэн чинь хүний нөөцийн офицер нь танай аав чинь хэм блэ гэж тэгж байна. Тэгэхээр н гайхал таач танихгүй бах та гэлтгсэн чинь нөгөө гадаад руу ер нь бол нэг арын алгаар их явдаг. Тэгээд тэрнийх нь нэг гэж бодсон. Тийм тэгээд тэрнийх нь таньдаг хүн юм шиг санагдсан юм уу. Тэгэл асуужлах. Тэгэл танихгүй хүн болол аримтай ер нь холбоогүй хүн болол янгууд чинь хандлага шал өөрчлөгдөж байгаа юм чи. Тэгэл тэрнээс л эхлээл би их угаасаа тэрийг мэдчихлээсэн л та. Сэргийн сургууль байхдаа л аир нэг иймэрхүү юм байгаа да. Нэг юм удам дамжсан нэг тийм юм буруу гэхдээ тэр бол маш буруу. Яг хуу хүний нөгөө нэг төрийн яг чухал албаны юуг бол ингээд намтрыг харах нь зөв. Гэхдээ ажлын томилолт ч юм уу те тэр критерий болгож шаардлага болгож болохгүй шүү дээ. Тэгээд ерөнхийдөө тэгэл ойлгож исэн юм нь манайд айран бас нэлээд ялцарсан юм байна. Нэлээд буруу систем ер нь маш алдаатай юм байна. Гэхдээ тэрийг өөрчлөе гэсэн хүмүүс бас цөөхөн биш.
арай нэг 25% ч юм уу 30% ч юм уу нэг тийм тодорхой бас нэг хувь байсан бол эдэртэйгээ нийлээд те бас ингээд өөрчлөх боломжтой ч гэсэн тийм юм бол хэтэрхий бага юм шиг санагдаад. Тэгээ ер нь ийшээ яагаад би зүгээр өөрийгөө л барах юм байна, удахгүй уус нь нэгдэх юм байна. Уус нь нэгдэхгүй бол ер нь ингээ авчигдан гадуурхсагдаар байгаа тэгэл гарддаг юм байна гэл. Яг л миний нүдэн дээр ингээл хамт ажгүй бавцэрууд ингээл шахагдал гарч исэн байхгүй. Тэгэл за ер нь болидо гэдэг шийдвэрээ гаргаал. Тэгэл телевизийн салбар руу шууд ажилд орсон. Амарч тийм ойлголт байхгүй телевизийн салбарын ойлголт байхгүй. YouTube руу апплод хвчлэг апплод эдитлээл Premiere дээр нэг эдитлждэг. Тэгээд өөрөө зохиолоо бичээд өөрөө судлаад өөрөө эдитлээд оруулдаг гэсэн шүү дээ. Өөрөө уншаад тэгээ оруулцдаг. Байсан. Тэгээд телевизэд ажиллаж эхлээд тэгэхдээ маш олон юм сурсан. Ер нь энэ салбар яадгийн тий тэгэл одоо стил телевизэд ажиллаж байна. Харимд ажилласан юм уу тэгээд? Би нэг хэд хоног л ажилласан. Тэгээ шууд за гэдэг. Та ичэдтэй ахигч болохыг хүсэж байна уу? Сүүлийн 3 сарын хугацаанд USA Shop-ийн меню хэрэглэгчдээс сайн дураар худалдан авалт бүрт $1 хандив цуглуулсан. Нийтдээ 2365 хэрэглэгчээс 8,562,000 төгрөг цугларсан байна. Энэ хандвар бид 14 гаруй дугуулan секцээр хичээллэх боломжийг нээхээс гадна хичээлээ 5 тухтай орчинд хийх, ном унших, найзалж нөхөрлөх, сэтгэл зүйн үйлчилгээ авах зэрэгэд олон үйлчилгээг хүүхдэд хүргэж байгаа. Энэ бүгдийг биелээ олоход тусалсан хандивлагч хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. USA Shop Цэгмэн. Уран руу буцъя. За. Тэгээд яг нөгөө сая Франц явсан, 10 сард Франц явсан, 12 сард Женев явсан. Аль аль нь л ер нь цөмрүүл. Тэ нэг цөмийн нэрэг тэ. Яг энэ дээр ер нь нэг юм conversation хийчих хэрэгтэй байх гэж бодод байна. Би одоо аль болох юм би л урааныг дэмждэг шүү заяа. Гэхдээ би яг юм ураа эсэргүүцэгч асуултад асуумаар байгаа хэрэг. Тэ яаж юу явчих вэ? Эхлээд одоо нэг юм шууд ингэн заяа. Одоо ингээд за Франц явлаа тий. Тэгээ нөгөө урааных нь станц дээр тий. Тэгээ тэнд боловсруулж байгаа. Үлдвэр дээр нь очлоо тий. Харлаа гэдэг ингээд шууд ингээд гадны пропаганда тий. Монголчуудтай тий. Тэр чинь ингээд шууд тийм логик нэ шүү дээ. Тэр тий ямар журмаар явсан явалтайсан бай тий. Тэгээ хүмүүсээс буруу ойлгочихгүй урааны контент хийж байгаад Франц яваад тэгснэ цэрэн ч юм уу яваа те. Хоморч холбоогүй хоорондоо те. Цэр нь бол яг цэвэр шинжлэх ухааны байгууллага ямар нэгэн улс төрийн ч юм уу бизнесийн ямар нэгэн юуг тэрнээс хараат бус байгууллага. Тийшээ бол би яг физик технологи хүрээлэнгийнхэнтэй хамт явсан яг протокол айлчлалын бүрэлдэхүүнд багтаад шалтгаан нь юу гэхээр зэрэг олон жилийн турш физикийн салбарыг би ер нь бол сурталчилж байгаа те физикийн шинжлэх ухааныг тайлбарлаж байгаа, хамтран ажиллаж байгаа, эрдэмтдтэй ивентүүд зохион байгуулж байна. Ер нь science promotion хийж байгаа гэдэг утгаараа бас энэ үйл явдлыг ер нь олон нийтэд хүргэх зорилготой. Түгэх шинжлэх ухааны түгэх. Франц явсан шалтгаан гэвэл тэр нь бүр одоо Монголд урааны гэрээ хийгдгээс өмнөх рүү явж байгаа. Бүр тэрнээс өмнө бид нар уран гэж юу юм бэ гэдэг тухай контент хийж л байсан. Яг тэгэхээр маш сонирхолтой материал. Тэгээд бодис админ одоо цөмийн бөмбөөс эхлээд цөмийн эрчим хүчний салбарт бүгдэнд нь ашиглагддаг. Ер нь цөмийн эрчим хүч гэдэг чинь өөр маш сонирхолтой шинжлэх ухааны хот сэдвүүдийн нэг хэвгүй. Тэгээд хийжсэн чинь Монголд урааны олборлогч байгаа юм байна гэдэг ерөнхий мэдээ уншаад тэгээ бид нэр холбогдож исэн Бадрахын Эржи гэдэг бас компани байдаг юм байна гэд. Тэгээд бид нар ийм контентууд хийдэг юм аа ингээд юу байдаг юм аа бас ингээд миний хувь хүний үзэл болохоор зэрэг бас энэ талыг бол дэмждэг. Яа тэгэхээр за одоо ингээд хүмүүсийн аягүй бол маш их буруу ойлголттой байхад. Тэр бол тэгэл мэдээж одоо талуудын тий тарих угаалтын үр дүн шүү дээ. Пропаганда. Тий. Бид нар болохоор зэрэг яг бодит үнийг л ярээ. Хамтарч ажиллая. Гэдэг бизнесийн л зарчмаар
холбогдсон. Бид нар зөв ойлголтыг түгээе. Танайх болохоор зэрэг бас манай үйл ажиллагааг дэмжиж Psychonic ч юм уу дэмжиж ингээд оролцоод яваач гэдэг. Тийм шугамар. Тэгээд ер нь бол тэд нар маш нэлээд хүлээж авсан. Тухайн үед тийм контент хийх гэсэн хүн нэгч байхгүйсэн бэл. Яг тэгэхээр сэдвээс нь бүгд айгаад байгаа шүү дээ. Тэгээд сэдвээс нь нэгдүгээрт айж байгаа, хоёрдугаарт сонирхож байгаа. Яг ойлгож тэг яг тэрийг тайлбарлаж чадах уу гэдэг дээр магадгүй эргэлзэжсэн ч гэж магадгүй тий. Тэгэл яг ганцуугаа шамлаад орсон цөөхөн л хүмүүс байсан. Тэгээ бид нар яг урааныг нь ерөнхий тайлбарлах хэвээр өмнө нь ч яг тайлбарлсан л байсан л да. Ерөө санаж байгаа бол яг үзэгчд маань яг санаж байгаа бол нэг дугаар нь бол яг л бид нар өмнөх дугаараа жоохон сайжруулал графикийн анимашны жоохон сайжруулал оруулсан зүйл байхад. Тэгээд бид нар анханасаа ер нь дилейхтэй бид нар тэгтээ эцсийн хүртэл явж контент юм байна гэдэг юм хэлчихсэн. Бид нар зөв. Яг яадгийн тэр чинь бас хувийн зүгээс ч гэсэн би тэрийг мэдмээр байсан байхгүй. Ингээд ямархуу яаж баяжуулалт юм бол чи бүр хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхамшигтай зүйлсүүдийн нэг байхгүй гүнд урааныг баяжуулаад энерги гаргаад гинжууралд оруулж байна гэдэг чинь. Тэгээд тэр шугамаараа ихний контентуудаа хийчээд дараагийнх нь болохоор зэрэг Францд очиж хийх хэрэгтэй байсан. Тэрний яг юун жоохон зөрсөн. Хугацаа нь жоохон зөрөөд холтцсон. Уул нь ингээл дараа талаараа явчих байсан. Энэ болохоор зэрэг бас нэг чухал асуудал хөндөгдөх нь science communication асуудал багт манай Монголын. Энэ дээр media communication гэхээс илүү science communication гэдэг бүр салбар байгаа. Тэр дотроо. Тэр яг юу манай Монголд яг байхгүй л байгаа юм л та. Тэрийг одоо шинжлэх ухааны академи хийх хэрэгтэй юм уу? Эсвэл засгийн газар хийх хэрэгтэй юм уу? Эсвэл хувийн хөвшил хийх хэрэгтэй юм уу гэдэг нь бас тодорхой биш тий. Уул нь яг л энэ гурыг хооронд нь холбосон л нэг юм салбар хилтэс ч юм уу байх хэрэгтэй байгаа тоххой. Тэгээ яах хэрэгтэй вэ гэхээр зэрэг урааны гэрээ хийгдэхээс өмнө бүр магадгүй хэдэн жилийн өмнөөс хийж явах хэрэгтэй байхгүй. Уран гэж юм байд юм байна. Манай Монголд уран байд юм байна. Танилцуулах пропаганда. Дэлхийд урааныг ингэж олборлт юм байна. Яа тэгээ бүр ингэ тал талын хүмүүсийг оруулж ирээд одоо усны салбарынхаа ус орж ирээд энэ чинь ингээд гүний усыг ашиглахтаа яг ингэхийн экологийнх нь орж ирээд энэ чинь экологийг ингэж нөлөөлнө. Уул уурхай нь орж ирээд энэ бол ингээд манай тий шинэ одоо бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа зүйлийг эдийн засгийнх нь орж ирээд энэ чинь ийм магадгүй эдийн засгийнх нь өөр өрөөгөөжийг ярих хэвээр зөвхөн одоо хөрөнгө оруулалт гэхээсээ илүү боловсон хүчний бэлтгэх бид нар шинэ юм ингэж оролцож одоо түрүүний ясан шиг дубнагийн одоо ачаар бид нар манай нэг боловсон хүчин цөмийн физиктэй байгаад байна гэдэг шиг бид нар үсийг энэ одоо бүр юм ураны зах зээл рүү заавал орж тэндэг боловсон хүчний бэлтжих л хэвээр арт хугацааны хүний нөөц хөрөнгө оруулалт. Тийм зүйлээ яриад яа магадгүй өөр эрх зүйчд нь орж ирээ те Рио Тинто дээр бид нар ийм гэрээ хийсэн бол бид нар тэндээсээ сурлаа одоо ийм юм хийж байгаа ер нь их хэвээр ч юм уу те энийг бүр гэрэл гигээтэйгээр айгүй гоё зүйл мэтэр шинэ итгэл найдвар мэтэр ингэж коммуникац хийх хэвээр байсан. Тэгээд гэрээ хийгдгээс өмнө манай контентууд цацагдаад Франц руу явж контентыг хийгээд тэгээд энийг даах нэг тэгээд гэрээ хийгдэхэд хүмүүс ер нь аюу гайгуулж авах. Би бол тэгтээ ингэж бодож байгаа. Яг эрүүл ухаантай, яг юмыг наантай цаантай боддог, яг юм шүүлтүүртэй хүмүүс бол урааныг бол эсэргүүцэхгүй байгаа гэж бодож байгаа. Тий. Ер нь хүмүүсийн дийлэнх нь эсэргүүцэг баха. Ер нь бол нөгөө мэдсээр иж эсэргүүцэж байгаа цөөн хүмүүс байсан. Тэд нарыг дагаад бас үнэхээр ойлгохгүй байгаа. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээс айж байгаа бас цөөн хүмүүс байсан. Тэрнээс масс нь бол энийг мэдчихсэн баг гэж бодож байна. Тэгээ масс мэдчихсэн гэдэг дээр асуухад бол одоо юу гэдэг ингээд гадна дотны чимээнүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь контент нээлттэй гаргаж байгаа. Тэгмүү тэн дээр орж иж байгаа хүмүүсийн сэтгэгдэл нөгөө талаасаа одоо магадгүй хувийн дээр ч орж ирж байгаа сэтгэгдлүүд. За энэ бол иргэдээс ирж байна те. Шинжлэх ухааныхын дотроос ирж байгаа. Тэгмүн дээрээс нь одоо магадгүй гэдэг одоо яамаа те. Актем. За ингээд тэгмүүд гадаадаас ингээд бас тодорхой хэмжээнд коммуникашнууд явж байгаа шүү дээ. Ер нь бол магадгүй яг өнөөдрийн байдлаар зангилаа бараг чам дээр явж байгаа. Магадгүй шүү зэ. Би сайн мэдгүй. Тэгтээ ер нь яг энэ гадна энэ байгаа одоо мэдээллүүдийг ингээд ялгаас салгаа харах юм бол яг ямар хуу төвшөнд хаанаа яаж харж байгаа. Яг л одоо ингээд
хүмүүс хоорондоо ярилцаад байна. Ер нь айгаа тийм элементарны нэг тийм сүртэй complicated юм байхгүй. Чатаар явж байгаа шүү дээ. Тийм бараг л тиймэрхүү байдлаар л явж байгаа шүү дээ. Тэгээ яг хоо нэг манайх тийм баймар өндөр хөгжсөн бичгсэн. Тэгтээ ерөнхий яг ажиллаа хийдэг хүмүүс нь байгаа. Тэд нар яг яах ёстойгоо яаж явуулах ёстойгоо ерөнхийдөө тэгэл ярилцаал ойлголцоол энэ хин хаана юу гэдгийг ингээл мэдлэлтэй байгаал тэгэл коммуникац явуулж байгаа л та. Тэрийг би зүгээр арай нэг өөр төвшөнд явуулна урааны юг хийцэн бол гэж бодсон. Одоо ингээд урааныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг бид нар ингээд мангар мэдлэггүй орг их хорны дайсан ч юм уу ингэж шууд ялгаж болохгүй байхгүй тий. Тэд нар зүгээр мэдээллийг л хүртэх хэрэгтэй байсан. Тэр одоо тийм алдааг л одоо бити дахиж давтаасаа л гэж хүсэж байна. Энд дээр ч гэсэн медиаг гоё ашиглаад одоо тэр коммуникацийн л одоо өнөөгийн л бас энэ дээр олон юм ярихаас хаа нэг тийм асуудал байгаа юм санагдаад байна. Би тэгээд өөрөө болохоор зэрэг энэ чиглэлээр цаашдаа мэрэгшээ гэж боддог. Яг science communication-ы чиглэлээр яг тийм үнэхээр салбар байдаг. Тэрүүгээр яг ягаад сураад ерөнхий яг юм ойлгоод тэгээд манай одоо академик тал дээр ямар асуудлууд байгаа, ямар үйл явдлууд болоод байгаа гэдгийг олон нийтэд танилцуулангаа манай дарганаар бас ойлгож явах хэрэгтэй байгаа да. Тэгэхгүй бол шийдвэр гаргалт нь өөрөө бас буруу ч юм уу одоо олон нийтэд таалагдах шийдвэр гаргаад ч юм уу те академик талынхаа бас юм яахгүй. Энэ гурыг нэг юм ойртуулах нэг тийм коммуникацийн зүйл хэрэгтэй байдаг. Нөгөө тэгвэр шинжлэх ухаан ч ингээд зогсохгүй ингээд асар хурд хөгжиж байгаа шүү дээ. Бүр гэрлийн хурдаар. Тэгэнгүүт олон нийт нь болохоор зэрэг яг тэр хурдыг гүйцэхгүй жоохон хойно үлдээд тэнгууд энэ хоёрын хооронд ингээд зай ингээд холдоод тэгээ зай холдонгууд ингээд нэг эрдэмтэн хүн нэг олон нийтэд ярилцах гэхээр нэг хэлээр ярихгүй байхгүй. Тийм шүү дээ. Яг үнэ. Ингээд хоёр өөр юм яриад. Тэгэхээр тэрийг ингээд ойртуулах нэг зүйл заавал ажиллах хэрэгтэй л доо. Энд дээр бас медиаг яханда уриалмаар байгаа. Бид чинь нэг юм ямар тренд сэдв, ямар хот сэдв, хүний анхаарлыг татах юу байж болох уу гэдэг дээр бас толгой гашлаж байгаа шүү дээ. Сайенс шүү дээ бүр ингээд. Тэрийг жоохон ингээл одоо ChatGPT өгчсөн байхад яаж орж ирээл ганцаарч гинөө. Тийм. Тэгээд тэр зайг ойртуулах тал дээр бид нар ингээд боондоо гоё ажиллаад тэгэхгүй бол одоо тэгээд эрдэмтдийгээ инфлюенсер болгомоор байна. Чухал хүмүүс ихээ үгийг яг сонсогдог болгомоор байна. Тэгэхгүй бол одоо чи уран дээр л ингээ харахад урааны тухай яг мэрэгчлэлт нь үг хэлэхэд чи юу ингээл бурсууд ирэхэд тэр нэг дөрвөн тэмтгэлцэн сэтгэлцэн байлс л галзуу байсан шүү дээ. Тэр нэг талд нь ингээ дөрвөн үлтэй хонь ярьдаг хүмүүс нөгөө талд нь ингээд яг шинжлэх ухааны хэлээр ярьж байгаа хүн хоёрын хооронд хөрвүүлэгч хэрэгтэй байгаа хэрэг те. Яг тэр баасынхаа хэлээр ярьж хэрэгтэй шүү. Тэгэд яг тэр хөрвүүлэгч нар нь тэгэд аюу олон болох хэрэгтэй байна. Тэрийг бас урт хугацаанд базаад хэлжүүл те. Урт хугацааны өмнөөс ямар төсөл явуулах гээд байгаа тий. Ирээдүйн хаашаа байгаа төрийн хувийн санамж нь өөрөө урт байх юм бол тэрийг эртнээс хийгээд үргэлжлүүлээд ингээд аваа явдаг. Аудиенс бэлддэг тий. Үзэгчдраа бэлддэг. Нөгөө талаасаа тэр нөгөө коммуникейшн урт хугацааны өмнөөс хийдэг болох хэрэгтэй гэдэг. Нөгөө талаасаа энд нөгөө дахиад бас илүү тогтмол хийж явах хэрэгтэй. Магадгүй бүр зөвхөн коммуникейшнээс илүү чухал юм чинь боловсролын институтууд тий баг боловсрол бүр яг үндэ сургуулийн боловсрол тий баг тий дунд юу гэдэг юм. Тэг ингээд 10 жил юу гэдэг их сургууль гэдэг боловсролын институтууд шүү дээ тий. Яг өнгөцч гэх юм уу эсвэл угаасаа ингээ хараад хэлэх юм бол болж байгаа юмнууд байгаа тий. Бүтэж байгаа мундаг профессорууд олимпиадуудаар медаль авч байгаа мундаг хүүхдүүд тий. Өөртөө спортынхноос илүү медалуудыг төвж байгаа шүү дээ. Гэхдээ эн чинь нэг юм сайн цөөхнөн л амар байгаад байгаа болохоос бид нар писагаар сая үнэхээр шаалгуулсан юм байна гэдгийг харсан шүү дээ. Тий. Тэгээд энэний асуудлыг юу н бас юун дээр байна яаж ийн гэж хардаг вэ? Юу н зүгээр гаргалгааны хувьд ч юм уу те мэдээч яг шаашуулах хэлэхэд 10 гэж юу вэ байлаа ч хийдэггүй шүү дээ. Би бол шийднэ гэж бодож байгаа. 10 гэж юу вэ байлаа? Яа магадгүй. Яг тэгэхээр
манайд тэр контентын нөгөө нэг систем маань жоох хэцүү л байна л да. Одоо нэг сайн багш нарын л асуудал шүү дээ. Гэхдээ сайн багш зөвхөн нэг сургууль байгаад иж болохгүй те. Сайн багш нар контент хийгээд YouTube дээр тавиад тэрийг нь өөр орон нутагт байгаа хүмүүс ч юм үзчихдэг. Интернет л байхад одоо манайх ч харьцангуй гайг болцсон дэд бүтүүц. Интернетээр ороод тэр багшийн хичээлийг үзэл дутуугаа нөхчдөг. Энэ магадгүй муу багштай эсвэл багшгүй байсан ч гэсэн хоцордгоо. Тиймэрхүү юм их хиймээр. Гэхдээ одоо нэг багш тийшээ юу яалаа гэхэд нэгдүгээрт цаг зав их зарцуулна те. Тэгэхээр орохгүй байгаа бах. Нөгөөтэйгөр тийшээ контент хийлээ гэд монетайз хийхгүй учраас. Тийм байгаа. Тэгэхээр тэр тал дээр жоохон дэмжлэг үнэхээр хэрэгтэй баг. Энийг бол үнэхээр seriously дэмжих хэрэгтэй. Тийм одоо гэхдээ тиймэрхүү төслүүд явсан л ахaltaа явсан гэж болно. Гэхдээ үйл үнэтэй хангалттай харсангүй гэж тийм явуулаагүй л байна гэсэн үг. Тэрийг бол би бүр юм айгүй ойлгомжтой амархан шийдэл гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл дэмжээл зөвхөн одоо сурах бичгээр хязгаарлагдахгүйгээр өөр юм интерактив юм юунуудыг боловсролын яам дэмжих хэрэгтэй. Тэгээд тийм юмны тендерүүд айгүй их хийдэм байл шүү дээ. Тийм тэрийг нь тэр момент юутай одоо манай боловсрол чинь хамгийн их мөнгө авч байгаа бас салбарын нэг те мөнгөгүй байна уу гэхээр биш. Мөнгөгүй дөрөвний нэг аваад тавьчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгтээ тэдэр нь хаашаа очиад байна вэ гэдэг дээр л анхаарал хандуулах гол. Тэгээ боловсролын яамд одоо тийм гэж тендер гусдаг бүхэл бүтэн маф ч юм уу те нэг тийм сайдаас үл хамааран сайд нь хин байх нь хамаагүй солигчлээ. Тэгтээ тэр нэг тендер авдаг тийм гарууд нь байж л нэг тийм систем байгаа юм шиг санагдаад байна. Тэдрийг нэн төрөнд шийдээд бодчих. Тэгээ бодох юм чинь зүгээр офицероо дараа нийлээд юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн үнэлэхэн дээр цэцүүлэгдээ одоо маш бага штэ 0.0 бараг 100-ны 1% байсан санагч 0.1 биш баг. Нэрийг 1% руу хүргэн нэтэрэ гэлээсэн. Гэхдээ шинжилгээ ухааны академид ч тэр яг мөнгөгүй гэмээр мөнгөтэй олон мөнгөтэй мөнгө өгч байгаа. Гэхдээ тэр нь нэг дамжлагаар ороод алга болчиход. Эндээс мөнгө ороод энэ нэг махны машин байна те. Дийшээ орсны дараа ийшээ яг нэг нөгөө судалгаанууд дээр эрдэмтэд дээр очиж байгаа нь байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр нэг юм юу биш вэ те нэг юм эцсийн үр дүндээ хүргээд за энэ замаар явах юм бол энд хүрдээ шүү гэдэг нэг юм одоо айдл гэдэг хүн баг байхгүй байгаад нөө. Чи одоо би чинь эрдэмтэн болох юм бол би ийм амьдрал намайг хүлээж байгаа юм байна штэ гоё юм байна штэ болох юм байна штэ гэдэг зүйл байхгүй тэрэн дээр нь очиод одоо би амьдралаа яаж залгуулах юм бэ гэдэг асуудал хүртэл яригадаад штэ. Тийм юм бас их дутагдж штэ. Яг одоо харуулах хүн байхгүй юм шүү. Академик ч юм уу эсвэл ингээл харангуут эрдэмтэн инженерүүд тэг үнэлгээ айгүй бага тэг цалин бага учраас одоо сошиал медиагаар явж байгаа юм чи тэр зүгээр л баг гитас бараа оруулж ирэл зарал бизнес хийгээл зөвхөн амжилт төрхийн төлөө тэгэл явсан бараг илүү сайхан амьдрах юм шиг. Яг үнэндээ тийм биш. Бид нэр эрдэмтэн инженер хүмүүс чинь л яг жинхэнэ джентльменүүд жинхэнэ зэхэтнүүд энэ бол юм үнэхээр кул ах ихч нар тий яг энэ нийгмийг авч явж байгаа тийм багш нар гэдэг ч юм уу тий тэдрийг л гоё болох тал дээр л жоохон бас ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол гэтэл тэгэл дээлтэй ах ихч нарт нөлмөлөл ээж штэ тий. Аа. Гэтэ тэрэн дээр угаасаа дээлэн дээр очиж яг ингээд очоод яваад угаасаа хүмүүст харуулж байгаа нэг цаг хугацааны асуудал гэж би бол бодоод. Одоо тэгэл угаасаа бүх одоо ингээд бүх салбарыг хариул угаасаа энэ ч болохгүй тэр ч болохгүй гэл ингээд ярих бүх асуудал байгаа. Гэхдээ яг одоо өнөөдрийн байдлаар бол угаасаа харуулах гай зориод явж байгаа. Бас тэр чинь баггүй хугацаанд 5 жил те. Тодорхой хэмжээний анх тэгээсэл ихэлсэн. Тэгээд одоо тодорхой хэмжээнд хүмүүст харагддаг болсон байна. Угаасаа яг ингээд явах тусмаа магадгүй яг тэр айдл нь үнэхээр байхгүй бол хин нэг айдл ийм боломж байна шүү те гараад ирээ дэмжих хүмүүс нь байна. Нөгөө талаас бас дэмжих хүмүүс нь айгүй нөгөө тутамгүй байгаагийн юу бол манай бизнесүүд айгүй өвлөн гэж би бол үнэхээр хэлнэ. Яг үнэхээр өвлөн. Яг одоо ингээд өмнө ч гэсэндээ яг одоо ингээд нөгөө дэмжиж байгаа зөвхөн хэдэн бизнесүүд мэдээж байгаа л да хамтарч ажиллаж байгаа. Энэ төрөө. Гэхдээ яг ингээд бодит байдал дээр
шинжлэх ухааны контент ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн юм зөв агуулга руу урт хугацааны инвестмент тавихгүй урт хугацааны хөрөнгө оруулалт ч юм уу урт хугацааны хамтын ажиллагаа хийхгүй ерөөсөө юм наад реклам, наад attention, наад хүмүүсийн анхаарал тэгээд тэр одоо ингээд хүнээр өөрийнх нь мессежийг төгөлөхгүйгээр дундуур нь өөрийнхөө мессежийг оруулж ирээд ингээд нэг юм instant хожоо яг ингээд контент бүтээгч нараас аягүй хүсэж байгаа. Гэтэл нөгөө жижигхэн зах зээл дээр одоо манай контент бүтээлж байгаа салбарт хамгийн хэцүү байгаа юм нь юу вэ гэхэлэр үзэгчдээсээ орлогож авах боломж амар бага. Үзэгчдээс орлогочлоо гэхэд тэр нь өндөр хангалттай хэмжээний тухайн бизнесийг sustain хийх хэмжээний орлого олох магадлал байхгүй. Тэгэнгүүт бизнесээс авна, бизнесүүдээс авангууд бизнесүүд дахиад instant gratification, instant юм маркетингийн хожоо үүсдэг. Тэгэнгүүт эн чинь нөгөө тухайн зөв агуулга түгээгч байгаа медиа байна уу, контент бүтээгч байна уу, тэрийг ингээд урт хугацаанд яг тэр өөрсдийнхөө core хайртай сэдвийг шугамаа алдахгүй хөндөх боломжийг нь доктортой хугацаанд хангаж өгөхгүй байгаа учраас тэр урт хугацаанд санхүүгийн докторгүй байдал нэмээд дээрээс нь хийж байгаа юмнасаа залгах уудах те сүүл рүүгээ яг үнэндээ асуудал хөндөж юм шийдээд байгаа сууг гэхээсээ илүү баг юм рекламны сууг болж байгаа тэрнийхээ дундуур хүмүүс ингээд унж байгаа байхгүй. Би ингээл өөр тойрны зөндөө гэхээс ингээд харж байгаа. Нэгцэн даваалал бар сүлд яриад явчихсан гэж. Энэ дэр бас тий. Одоо манайх бараг 5 6 жил контент хийлээ. Яг шинжлэх ухааны science-ийг promote хийх контентууд хийж байгаа. Ерөөсөө өөр юм хийгээгүй. Энэ бол чухал зүйл гэдгийг хийх төстэй зүйл гэж бодол би өөрөө хийжсэн. Тэгээд яг энэ хугацаанд болж чи яг science-аар promote хий. Манайхыг зүгээр логог л тавьчих тий. Энийг дэмжиж байгаа гэж харуулчих гэж байгаа гэж гээд бидний дэмжих бизнесийн байгууллага маш цөөхөн байсан. Бараг байхгүй гэж хэлж болох байсан. Маш цөөхөн байсан. Тэгэхээр заавал яг хажуугаар нь яг нэг юм science-тай холбоолох гэж юм уу. Тэгээ science ч юм болохоор зэрэг бас яг манай контентын төрөл бол яг ингээд их рекламтад яг тохиромжгүй зүйл байгаа байхгүй. Ингээд science ярьжснаа гинт яг үн яг тань сайн штэ гэх. Тэгж чинь тохиромжгүй байхгүй. Тэгэхээр тэн дээр одоо бас нэг анхаарах хэрэгтэй л байгаа. Тэгээд очиж яг маркетингийн менежерүүд дээр л очиж байгаа юм л да. Тэр хэд маань болохоор зэрэг жоохон үнэлэмжээ жоохон буруу байгаад санагдав. Хандлтын тоогоор ч юм уу те. Хүмүүсийн яг ингээд шуурж байгаа юм руу ч юм уу те. Гэхээсээ илүүтэйгээр бас яг нийгэмд үн цэнтэй байгаа юмнууд руу олон дэмжиж ажиллавал бас тэгэхгүй болохоор зэрэг одоо жишээ нь science-ийн сууг гэхээр 1-2 хан л биш шүү дээ. Айгу цөөхөн байна. Энд чинь тэгэл science-ийн контент хийх хэцүү. Энийг дэмжих газрууд цөөхөн байгааг нь л илэрлэх байхгүй. Яг маркетинг олон байсан бол зөндөл гэж байгаа шүү дээ. Зөндөл одоо science-ийн сууг байж байгаа. Гэтэл яг хэмжүүр маань арай өөр байна. Одоо би бүр сүүлдээ подкаст хийж удаад. Зүгээр edit хийхгүй. Манайх ч яг нэг контент маань тийм байхгүй. Хийхэд аюу хэцүү. Албаар тэгж хийдэг. Edit хийх орно, судалгаа хийх орно. Тэгээд логинхон болох хэрэгтэй. Нуушгүйгээр нэг 10-15 минутанд текст болгоно бичиж телепромптер уншдсан билээ шүү дээ. Тийм, бүх текст нэрээ. Тэгэхээр нөгөө гарц удаашраад хийгээд байгаа. Тэр нь чинь тэгээ сүүлдээ яг үнэлэмжийн ч гэсэн яг ингэж ажиллаад яг хэрэг байна уу? Яг YouTube-с бид нар monetize нэг хийгдэхгүй шүү дээ. Тийм богинохон видеонууд чинь үзэлтэн баг тийм. Тэгэхээр илүү арай илүү гарц ихтэйгээрээ зүгээр сайхан сууж байгаа л ярьж идөө гэж бодогдоод байгаа сүлээд. Тэгэхээр ийм чи евро манай систем төлөвлөж байна л да. Content creator-уудээ тэгэхээр энэ дээр бас бид нар олон нийт өөр оролцогч талууд маань бас анхаарад нэг зовлонгоо ярихгүй л болохгүй байгаа юм аа. Тэгж нэг анхаарч үзээд бас яахгүй л. Эрдэмтэд инфлюенсерүүд болох хэр ер нь боломжтой юм шиг. Тэр ер нь баа. Яг оролдоо. Бүрэн боломжтой, бүр үнэхээр боломжтой. Яг л инфлюенсер хүмүүс эрдэмтэд байх хэрэгтэй гэж боддتي. Тэгвэл яг манай эрдэмтдийн
бас дотор нь хоёр хуваахал байна л да. Нэг нь яг юмаа мэддэг одоо бүр философийн ойлгоцсон тий. Бүр ингээд өөр салбаруудтай яаж холбогдож байгааг нь ойлгоцсон. Ерөнхий фронт дээр юу болж байгааг ингээд мэдж байгаа тий. Тийм хүнээс чинь гэл урсж байгаа үг болгоно нь ундарж байгаа байхгүй. Тэгээд нөгөө тэгвэр доктор мөртлөө ерөөсөө ярьдгүй нэг төрлийн хүмүүс байна. Яг уртгаа хийдэг. Өөр магадгүй яг цаг заавч тэднийг одоо буруутгах гээг бол тий. Яг гэхдээ яг бас нэг төрлийн хүмүүс байгаа нь ийм робот шиг нэг юм ярьж байна. Яг тэндээс ингээл нэг даалгавар биелүүлээл дээрийг бичээл тэгэл байждаг нэг юм пассив тиймэр хүмүүс. Тэдний жоохон ярьдаг болгомоор юм л та. Тэгжиж олон нийтэд ингэж хийж тэр чинь тэр бас ер нь наалтан бас үүрэг шүү дээ тий. Тэг үүрэг шүү дээ чинь. Тэрийг бол гэхдээ үүрэг гэж харахгүй хүмүүс байгаад байгаа яг. Яагаад гэж вэ ингэ. Гэхдээ эн чинь яг хатуугаар ярих юм бол тий олон нийтийн магадгүй татварын мөнгөөр тэлэнжиж байгаа ч юм уу тий. Гэдэг талаасаа олон нийтэд бид ингэ дагуулад явах хэрэгтэй байгаад. Өөртөө ингэ уртал нь арчаад байгаад байхгүй гэдэг. Тэдрийг ингэ дагуулж явж иж тэгэж дараагийн үеийг нэг гаргаж ирэхгүй бол ингэж нийгмийн системээ ингэж харахгүйгээр тэгэх бол тэгэл өрөөндөө суугаадах юм бол болохгүй л байна. Тэгээ бид сая эрдэмтдтэй ингэ ярилцаад юу яагаад бас хийсэн чинь болгол юм бэл. Одоо тэрийг илүү л эрчимтэй ээж тэдний дотор нь байгаа нүдийг гоё яриулаад тэрийг илүү гоё болгох хэрэгтэй юм шиг санагдав. Одоо яг наа чин бас яг манай салбар дээр бас байдаг асуудал байгаад байгаа хэрэг. Тэрэн жишээ нь юу юм бэ гэхээр ингээд IT хүмүүс чинь компьютерийн хойно ингээд байждаг. Хүнтэй харьцдаггүй. Яриг ингээд яриулъя гэд бүр 1000 чийсэн чи ярьдаггүй. Тэгээ гарч байгаа програмууд нь бол яг сайн ингээд гадагшаа жишээ нь ингээд ажлаа аваад хийдэгтэй. Тэгэнгүүт нөхдүүдийн бас эгоны асуудал амар их. Тэгвэл миний бодлоор яг IT дээр тийм байгаа юм чинь магадгүй одоо ингээд яг юм шинжлэх ухаан тий тэр төлөлийн судалгаа хийдэг тэр төл дээрээ бүр гүн үнзийг орцсон хүмүүсийн эгоны асуудал юу хэр байдаг нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаарт энэ хүмүүсийг хамдарч ажилуулад цаашаа юм явуулахын тулд тэр хүмүүсийн чинь хоорондох нэг юм хавцалтаа уялдааг нь гаргаж ингэж нэг юм болгож иж цаашаа явахгүй бол манай одоо лаглаг инженерүүд бол ер нь хоорондоо хамдарч ажиллахгүй шүү. Тэгэл тухайн хүний онцлог одоо сонголтын асуудал юм да ярихыг хүсэхгүй хүнийг бас хүчлээдэх нь хаашаа чинь тий. Гэхдээ зүгээр гоё ярил ямар гоё зүйлсүүд бий болох вэ гэдгийг нь магадгүй бид нар харуулах хэрэгтэй байна. Бас тийм тохиолдож байгаа бид нар зарим эрдэмтдийг яг ивент дээр ураад авчираад яриулаад тэрний хүмүүс яаж сонсож байгааг нь харуулад тий. Тэгэхээр чин тэр хүний бас харах онцгой өөрчлөгдөж байгаа юм л да. Вау. Би чин бас ингээд олон нийттэйгээ юу явал бас гоё юм биш те. Гоё мэдрэмж юм байна те. Гоё тайзан дээр гараад хүмүүстэй ингээд хүмүүсийн зураг авах юм хол юм те. Тэгээд ихээр нөгөөдтэйгээр тухайн хүндээч бас гоё хэрэгт нэг юм хэрэгцээг нангаад өгчин. Тэгэнгүүт болох юм санагдаад байгаа. Зарим хүмүүс хоёрыг бол бид нар ягаад ч чадахгүй шүү дээ. Үнэхээр байдаг те. Тийм ярих юугүй үсээ сонирхолгүй тэрнээс бүр ингээд дарамтанд ордог тий ингээд хүчил тийм хүмүүсийг бол бид нар яах чаргагүй л тий. Тэгэл тодорхой хувийн гэхдээ гаргаж ирэх нь одоо бас медиагийн үүрэг гэж боддог шүү дээ. Йоо Балмагийн үед яг одоо ингээд хэдүүлээ бол ингээд нэгнийг бас өөрхөн бас удаа хугацааны өмнөөс мэдэндээ нэг юм бас болж шүү гэдэгтэй нэг өөр нэг жоохон бахархах нэг юм за окей тэгвэл одоо дараагийнх нь гэсэн момент хизээ байв тэр нь юун дээр байв те магадгүй цээжин дээрээ 120-оор шахахад байв уу битэрчээс нэг хэсэг фитнес нэлээ явсан те тэгэл телевизэд ажиллаж эхлээл би ч нөгөө царайгаа нэг гаргадаг байсан хоолол уншдаг байсан тэгээд эфирийн өмнө гардаг болоод ер нь 7 хоног болгон контент хийдэг болоод тэгээд эхэндээ яг жоох хэцүү байж байгаа. Сүүлдээ яг ингээд гарт ороод ирэхэд бас яг
гоё ер нь болох юм байна шүү. Ер нь иймэрхүү контентэд хийж эхлэх юм байна. Ингээл санаанд багтаад тэгээд эхэлсэн үеэл телевизэд ажиллаад нэг 2-3 жил болсны дараа л юм уу да. Одоо болохоор зэрэг бүр цэрэн төрлөө явлаа. Олон улсын одоо юунуудтай ингээд ажиллаад үзэхэд бас олон улсын юунууд бас олон улсад ингээд яг science communication гэдэг чинь амар чухал байхгүй. Тэгэхээр үнэлэгдээд эхлэхээр ер нь болох юм байна. Монголын ер нь энэ талбар руугаа ер нь юмнууд хийх хэрэгтэй юм байна да. Одоо Амраа ахын нэг weekly юунууд байгаа шүү дээ. Тэр шиг би бас ингээд юм science-ийн юунуудаа бас ингээд томлоод ярьчих хэмжээний болж болох юм байна да гэдэг тийм итгэл төрөөд бас гоёлох. Тэгэхээр яг энэ чиглэл рүүгээ илүү л олон юмнууд хийгээд явах юм бодлоо байна гэхдээ хийж ланчих гал. Чамс явахад ямар барахсан. Ер нь яг ингээд харж байлаа. Мондоо шүү дээ тий. Тэр нэг бөөнөрө тойр зогсчод нэг юм бичлэг өст. Тэр надад тэр надад гоё сан. Ингэсэн яг ингээд харахад яг ингээд мундаг эрдэнэттэй тэгэл голтнаас зогсоо айгуу гоёрсан. Өнөөдөр юу вэ? Ойр үед нэг юм бас чадчихлаа шүү гэсэн тийм. Хэцүү минийхт тэгээд одоо ер нь нэг багаараа айгуу бас бахарах чаа. Тэгээ баг бол айгуу гоё болчих тий. Ингээд амар удаан ингээд зам тулцсан. Тэгээ айгүй их мүцсэн болохоор амар нягт баг байгаа юм байна гэдгээ. Бас ер нь ингээд намайг би цай яг нэг л хэтэр чи ингээд имлэгтэй байж хагаад тэгээ ухаангүй байж байгаа сэрсэн чинь ингээд зөвхөн ингээд бүх юм ингээд урсж байгаа байхгүй. Тэгэл ингээд зөвхөн багч биш ингээд найзууд ингээд хамт байгаа. Тэр арт байгаа community амар хүчтэй community байгаа юм бэ. Тэг ингээд сэрхэд өмнөөс мэдэгдэлж идэг. Харин нэр жижиг амар сонирхол юм биш. Зөв замаар явж байгаа юм байна. Тэр амар гоё мэдэрсэн. Мэдэрсэн байсан. Хавар нөгөө нэг чигсаал болсон шүү дээ. Тэгэхэд би яг тэрийг мэдэрсэн шүү. Яг ингээд хамгийн ихний оройн хэдүүлээ сууж агаад ерөөсөө гараа ичгсээ гэдэг нэг яасан шүү дээ. Тэгээд яг огцрох амархан ингээд цаасаа хөвлүүлээд талбай дээр очиод тэр амар жоо хэцүү байсан те. Яг гурлаа яг гурлахнаар би хараад байжсэн чинь хүн ирэх юм болоо гэж бодож байгаа шүү дээ. Яах вэ? Тэгэл өмнөх чигсаалуудыг ингээд харангуй чинь жоохон муу төвхтэй те. Ер нь бас яанда. Тэр амар том эрсдэлчтэй. Эрсдэл амар том эрсдэл ингээд тэгсэн чинь хүмүүс ирээд эхэлсэн те. Нэг оройн бүр амар болоо маргааш нь бүр битүү ирээд л тэгэл өөрөө ингээд тэр моментоор ингээд явц те. Тэр бол надад үнэхээр гоо бас барахмаар бүчүүдийн нэг байсан. Тэгээд түн нэмэгтэр арай өөртөө ихтэй болоод ихтэй биш те. Өөртөө ихтэй. Хамгийн анх нэг 5-10 хүн байх те. Гэтэ ингээд танихгүй хүмүүс ирээдсэн те. Ингээд тойроо зогсчихсан хөрхөд. Пост хараад ирлээ. Одоо зогсон гэдэл тэгэнгүүт чинь бүр Монголд бол эрүүл саруулах ухаантай хүмүүс байгаа юм байна. Community-ийн хүч гэдэг итгэх ёстой юм байна гэдгийг харал. Тэр бол бас болох юм байна гэдэг мэдрэмжийг төрүүлсэн. Коллекстэй. Тэр бол одоо тэр шинжлэх ухаан бас ярихад хүртэл тодорхой хэмжээнд за нэг бүтэн одоо актер deep down ороод те судлаад ингэхгүй ч гэсэн завьдсан нэг ийм байд юм байна да гэд нэг юм хар ухаандаа ойлгоод авчих хүмүүс бас байсан болоо гэж бодож байна. Сайн байна уу? Таны Америкаас гасан бараа те. Би юм захиалаагүй дээ. Би захиасан юм аа. Чи юу? За баярлалаа. Дэлхийгээр дэлгүүр хэсэж мөрөөдлөрөө амьдар. USA Shop. Эсвэл өөр юу хийж ин хобби чөлөө цагаараа юу хийж ин энэ их шинжлэх ухааны хажуугаар энэ их хурал зөвлөгөөн аялал хэмлэлтийн хажуугаар юу хийж байна да. Цөмийн энергиэсээр чамд юу байна? Ямар энерги байна да. Чөлөө цагаараа тэгэл сайхан ландж байна CS. Монголд орох гэдэг нь. Тий, тэгээд Тий. ер нь CS л болж байна дөө. Өөрч нэг өвөл болоод snowboard гэсэн тэгээд бас явж тийшээгээ явчихдаг. Одоо ер нь гарч тийш тийш. Тэгээ одоо контентуудаа дөрөв нэлсэнчлэн хэдэн төрлүүд нэмээ гэж боддог. Нэг юм сайхан сууж хагаад шинжлэх ухааны weekly хийх гээд. Тий, weekly тусдаа нөгөөтгөл болохоор юм буруу ойлголтуудыг
залруулах төрлийн нэг контент юм ярих. Манайхан бүр баггүй хувь нь тэр сэдвүүдийг маш буруугаар хараад одоо энерги гэдгийг шал өөр хоёр талаас нь харж байна. Буруу нэг нь бүр тас хөндлөн буруу хардаг юм бүлэг байгаад байна л да. Тэр бүлэг дээр дөрөөлсөн ловер бизнесийн юмнууд бас их байна. Гүний одоо тэр сул ихтгэл үнэмшлийн тэр сул шүлтүүрийг ашиглаад тэгээд critical thinking жоохон нэмэх тийм талын ийм анализ маягийн хийдэг. Яг энэ сэдвч яг үнэндээ ийм юм ийм биш гэдэг талаас нэг хардаг. Тийм нэвтэр. Би яг тийм нэвтрүүлгээд хийнгээд яг өнгөрсөн жилийн 1 сарын бараг 1-нд бараг хичээсэн байхгүй. Манифест юу нэг ажилт юм уу? Яг юм утгаа алдлаа. Одоо энэ төлөө энэ жилдээ хийнэ. Энэ жилдээ эрчимтэй хийн вэ гэд хичээсэн. Жил чин дуслаа. Тэгс жил дуслаа би тэрийг хийсэнгүү. Тэгэхээр тэрийг одоо жил яг хийн гэдэлж байна. Нөгөөтэйгөр нөгөө виклигийн одоо бид нар нэг юм дөрвөн уулын дундах юм аа л яриад байдаг те. Овжив тэр тэгжээ ингэжээ ийм хүний нийгмийн бай угаасаа л дуусахгүй тийм асуудлуудыг ингээл яриад тэрэн дээрээ цагаа үрээл тэрүүгээрээ ингээл эргэлдээл нэг дөрвөн уул дотроо эргэлдээл байгаад ичлэхгүй те. Яг хаана ямар улсууд шинжлэх ухаан яг яаж хөгжиж чинь ямар шинэ юмнууд нэгдэж чинь энэ нь бидэрт ямар боломжийг нэхийн гэдгийг бид нар дараа үеийнхэндээ ч юм уу те тайлбарлаж хэлж мэдүүлж явах хэрэгтэй. Тэгжээч тэд нэр ингээд шинэ ойлголт аваад шинэ санаа аваад өөрсдийнхөө карьерийн сонголтоо, мэрэгжил сонголтоо, бизнесийн бас нэг юм бодож байгаа л тэрийг яаж холбочлох вэ тэрийг бодох хэрэгтэй. Тим төрлийн контент маань дотор зам болгож боддог. Тэгээд тэрийг технологи бол яг байгаа л та. Би илүү science талын нээлтүүд хийж байна. Энэ нэг ямар өчтэй. Хажуугаар бас тэр нөгөө өнгөрсөн түүхийг ярьцдаг. Яг үндэ ингэж эхэлж байгаа тэгээд явсан биш та гэдэг нэг тиймэрхүү юм яранга. Бас нэг контент төлөж байгаа. Одоо бүгдийг л ярьчтэй. Маахан чи юм аимшиг юм дуртай штэ. За. Аимшиг юм дуртай дээр нь нэмээд юм science-ийн dark талыг харуулдаг. Харанхуй талыг харуулдаг. Нэг тийм контент хийж байгаа. Science ч өөрөө dark story айгүй ихтэй. Аимшигын одоо тэгэл яг үндэ Ньютон гэдээ бидний шүтдэг. Ньютон чи яг үнэндээ амар шишдэг гашны бүр гажигмэр урсгалын ч юм уу те гişүн байсан эсвэл алхимч байсан гэдэг ч юм уу амар муухайштай хүн байсан ч гэдэг ч юм уу нэг тиймэрхүү стори нүүд эсвэл дээр эрдэмтдийн яг science яг ийм төгс биш гэдгийг ийм алдаатай юмнууд байсан гэдгийг одоо хүний оюун ухааныг удирдах туршилт хийж үзсэн жах шиг тий. Дээр хүний эрхийг зөрчсөн ийм асуудлууд гаргасан ч байх шиг ч юм уу тиймэрхүү ийм сторинуудаар яриад энэ ч бас хөрөнгө хичээл гэж бодож байгаа. Дайны үеийн тиймэрхүү шинжилгээний туршилт ч бас амар шүү дээ. Тийм дайны үеийн сайенсийн юмнууд ч бас амар юмнууд байна. Тэр талыг нь бас гоё ярил. Тиймэрхүү юмнууд хийж бодоод байгаа. За тэгээ одоо хилцсэн юм ч одоо хийжтэй. Одоо хийнэ. Амлж байна. Weekly-д магадгүй орох хэвээр одоо энэ 7 хоногт weekly хийсэн бол ч юм уу тий. Эсвэл үгдгийн. Энэ сүүлийн сар ч юм уу хийсэн бол орох хэвээр бас юм чухал олтож юу болов. Сүүлийн хамгийн том олт юу вэ? Айгүй чухал юмнууд бас бид нар нөх амар шуурахгүй мэдхгүй өнгөрцөн тий. За өстой толгондоо тий толгомж шүү яг нөгөө яг хийн гэж удаад харахгүй байгаа болохоор ер нь бол бид нар яг ийм сонгоол аваад их ингээд болж байгаа үйл явдлуудаас энэ нь арай хүмүүний сонирхлыг татчих болцсохгүй юм даа л гэж тэрнээс хасар их юм болж байгаа шүү дээ. Тэрнээс хасар их юм болж байгаа. Тэрийг нэг би яг ийм категорид хувааж байгаа л тэгэл яг тэрийг байнгын дагаж уншиж байгаа л тэгэл сорчлал. Одоо тийм апдейтийн шууд хилээд тайлбарлаа явчихдаг нэг тийм төрлийн контент хийж бодоод байгаа. Хоёр юм ярих гэж байна. Нэг юм. Одоо нэг хэсэг чинь тэгсэн юм аа. Энэ квант гэдэг үгийг одоо жоок болголоо л та манай Монголын коуч нар байна. Квант үсрэлт үү? Тэ. Тэгэд яг хэдэн метр үсэх. Квант гэж яг юу юм? Юу гэсэн үг юм те?
жинхэнэ нөгөө тэрийг чинь судалдаг газраас нь ирлээ штэ. Тэгээд нэг талдаа бодитоор яг юу юм те. Нөгөө талдаа болохоор тэр нөхдүүд яаж ашиглаад байгаа гэдэг дээр энэ чинь нөгөө квантын 100 жил гэдэг бас гоё жил болоод байгаа. Тэрэн дээр квант гэдэг нь ер нь бол ийм ширхэг гэсэн утгатай л үг л дээ. Үгнийх нь утга нь бол ширхэг хэсэг гэсэн утгатай. Яг энерги гэдэг зүйл чинь яг үнэндээ ийм үргэлжилсэн байдлаар биш. Ийм ширхэг ийм багцтай ийм байдлаар багталсан байдлаар байд юм байна гэдгийг нээх үедээ квант гэдэг үгийг ашиглаад тэгээд тэр нь болохоор зэрэг бүр микрогийн наногийн тийм бүр маш жижиг учраас тэрийг квантын түвшин гээд тэгээд бүр ийм асар жижиг ийм хэмжээний ертөнцийн физик гээд квантын физик гээд нэрлэе явцсан. Тэгээд тэрний тайлбарлалт тэрэн доторх физикийн хууль шал өөр учраас квант механик гээд механик гэд нэрлээд тэгээд тэрийг тайлбарладаг онолууд үүсэж гарч ирсэн. Тэр нэг шал төсөөлөхөд аюу хэцүү юм эрс тэрс юмуд байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр бол тэгэхээр ер нь нэлийн ерөнхий нэршил гэсэн үг л дээ юм. Ер нь хэмжээсний л асуудал гэсэн үг. Квант гэхээр. Тэрийг нь болохоор зэрэг манайхан яаж ашиглаад байна гэхээр зэрэг ийм супер дупер. Нэг тэр л орохгүйгээр наа нөгөө тэрний нөгөө хэрэглээний төвшөнд юу болж орж ирж байгаа вэ гэдэг рүү. Тэгэхээр дараа нь нөгөө буруу хэрэглээний төвшин үгийн хэрэглээний төвшөндөө дараа нэрээ. Тийм. Тэгээ жижиг ийм бүр хамгийн жижиг ийм төвшний физикийн судлаад эхлэхээр тэн дээр чинь одоо шинэ технологиуд, шинэ нээлтүүд маш их хийгдэж байгаа. Одоо Нобелийн физикийн физикийн Нобелийн шагналын баг 3-1 нь кванттай холбоотой. Квант яг үнд ингэдэм биш үү, тэгдэм биш үү, ингэж ашиглагддаг юм, тэгж ашиглагддаг юм гэдэг нээлтүүд байгаа. Одоо тэгэл бидний хэрэгжилж байгаа дийлэнх технологи квантын төвшөнд очсон нээлтүүдээс суурилж байгаа тийм. Одоо чипүүдээс эхлээ транзисторууд тэгэл фотоник, оптикийн, эсвэл электроникийн төрөл бүрийн зүйлсүүд ер нь квантын физик дээр л тулгуурлаж байгаа. Ер нь сүүлийн 100 жил бид нар яаж ингэж хөгжсөн. 100 жилийн өмнө 1925 онд бид нар ямар байсан те. Одоо ямар байгаа энэ үсрэлтийг нээсэн хаалгач нь квант л байсан. Энэ сайенсыг бид нар ойлгож иж энэ олон боломжуудыг хаалгыг нээсэн. Цаашдаа ч нээн. Одоо квант компьютер гэж яригдаад байгаа. Тэр чинь бүр дараагийн түвшний үе хаалгыг компьютер систем гих мэтчлэн. Тэгэнгүүт нэг хэсэг одоо нано гэдэг үг бас амар тренд болоод нано технологи, нано инженер. Яг нөгөө үнэхээр бодит практик үр дүнгээ өгж исэн учраас нөгөөтэйгөр ингээ манайхан ч бас юм бүхэн нано болсон шүү дээ. Ширээний бүтээлийг хүртэл нано бүтээлээ. Нано технологи. Тэгээд уртл нэг нано гэдэг юм биччихэнгүүт амар супер маркетингийн. Одоо квант яг тэрний үүргийг гүйцэтгэж дээ. Квантыг одоо бид нар тэнийг хожуу энийг ойлгож байна. Тэгээд зүгээр аль дээр л үр шинг юм өгсөн зүйлийг одоо оруулж ирээл одоо квант. Тэгээ нөгөө энергитэй холбогддог учраас ингээд түрүү хэлсэнчлэн энергийг хоёр өөр талаас нь хараад хэтэрхий зөрүүтэй юм хоёр хоорондоо ойлголцохгүй хэмжээний юм ойлголтын зөрүүтэй үсчихэд байна гэд хэлжсэн шиг тэр бүлэг дээр дөрөөлөд квант одоо юу гэдэг квант хайр хин арга л халахгүй тийм квант сэтгэл квант яасан нөгөө манай нөгөө коучнер тэгэл ашиглал байна л да бүр квантын нэрийг би бүр квантын нэрийг барагсад гэж тийм нийтл бичсэн квант үсрэлт гэдэг нэг алдартай гэж байгаа. Тийм тэгээд тэр яхаа тэгэл нөө зах зээл нь байгаа учраас тиймэрхүү юмнууд бол тэдэртэй хэрэлдээд бодолцаад ягаад дуусахгүй юм байна. Зах зээлнийг нь байхгүй болгочвол тэд нар өөрсдөө даах байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр үзэгчдийгээ л мэдээллийн сайжруулах хэрэгтэй гэдэг үүднээс контентуудыг хэрэгтэй. Багим чи юм аа гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Сүүл та тэр нэг бүүсэлж байгаа амар олон янз бүрийн бас нэлээд олон байгаа штэ инфлюенсерүүд бас яваад байгаа байхгүй. Чиний төрсөн он сар өдрийг чинь хараад тэгээд эрхчлэлийг чинь төлөхөө гаргаж өгнө гэвэл итгэх үү гэж. Тэр хэлж байгаа. Тэр яг нэг юм нөө ёо тийм зурхай 2.0 юм уу те шууд одоо орж ирэнгүүтээ одоо зурхай нумерлог
Тэгээд manifest нөгөө сүнс аура bioenergy гэрлэн бүрхүүл гэх мэтчлэн яг юм фэнкшүү хідэн дом энэ тэрэг нэг тиймэрхүүнүүдийн яг нэг юм зах зээл дээр л хүмүүс ажиллаа л юм л та. Тэр гэхдээ итгээд үз гэж би бол бодсон шүү дээ. Ингээд үз тэгээд нэг яваад үз те. Тэг явж байгаад Тэр чамыг бол химжих ажилласан ажиллаагүйг нь мэдэх боломжгүй үстэй. тэгээд тэр чинь тийм. Гэтэ нэг хүн л юм чинь бас нэг очиж жоод нөгөө так гэд очиж мөргөнө гэдэг шиг хаагрна гэдэг шиг те. Нэг цэгт очиод юу болоод байна гэх. Тэгвэл үү дээ. Тэр бүлжгсэн те тодорхой хэмжээнд ингээл явж байгаа л яг үнэндээ зүгээр л амьдрал нь угаасаа бүтэх байсан гэсэн чинь тэр дэлгөөг дасан чи бүтэж байгаа шиг ойлгоо. Тэр чигээр цаашаа яваад гэл. Тэн тэгээд бүх юм дээр тэгж ажиллахгүй шүү дээ. Эслэм confirmation bias тэгэл явна л та. Яг байгаас тэг. Зурхаа өөрийнхөө нөгөө үзмэрчд чи яг тэгж явдаг шүү дээ. Өөрийнхөө bias-ыг л илүү confirm-ийг явуулчихна. Болоод байгаа юм байна. Нэрээ яг л. Болохгүй байвал тэрийг нэг ярихгүй. Болсонгүй штэ гэдгээ ерөөсөө шууд үл хэрэгсэхгүй байгаа л болж байгаануудын шууд ингээл сорчлал болвол болохоо юм байна ч юм уу те. Тэгээд л өөрийнхөө итгэхийг хүссэн юмдаа л өөрийгөө хураал байна гэсэн үг. Яг тэгээд тэднийг бас зөнгөөр нь хайжгаар хитрхи текстэд нэг буруу мэдээллийг ингээд үгээгээд дараагийн үеийнхэнд ч юм уу бэлдээд те гаргаж ирээд тэгээл нөгөө бидний яриад байгаа нөгөө сонгуулийн юм нөлөөлөд байгаа пропаганда давтаад байгаа тэр критикл хуцтай яг тэр нэг юм сэтгэлгээний яг өөртөө суулгахгүй байгаа нэг массыг бий болоод байна гэсэн үг. Тэр чинь яг л нэг юмний л аваад харах юм бол амар ойлгомжтой яг итгэдэг хүмүүсийн юм ижлэх юмнууд байгаа таахгүй. Тэрийг гэхдээ шийдэх боломжтой гэж би бол боддتي. Яг ингээд яг тэгвэл би ч гэсэн тэгэл зурхаад итгэдэг байсан, сэтгүүл уншиж байгаа л өөрийнхөө хоньны орд юм байна гэдэг ингээд хардаг байсан. Тэгээ эсвэл шинэ ингээд ажил бүтэхгүй бол очил ном уншуулдаг байсан ч юм уу тий. Гэхдээ тэрийг дам тулах боломжтой. Яг бодтой би чи юм ааш. Тийм. Нэр ингээд өөртөө суулгах нэг чадварын нэг ихгүй. Тэгээ дараагийн ямар ч мэдээлэл гарч ирсэн тэрэнд ямар өнцгөөс харах уу яг шүүлтүртэй ханддаг болох тийм бид нар дутагдаад байгаа асуудал яг тэр л байгаа. Илүү олон хүнийг тийм болгоод тэгээд их юм бол ямар ч асуудал гарч ирсэн нэг хэтэрхий яахгүй те дүүжихгүй нэг юм ер нь нэг юм наантай цаантай хаддаг эрүүл ухаантай айл болно л гэсэн үг шүү дээ. Тэр өстэй хүмүүсийн бодит нөөцөг үрж байгаа шүү дээ. Одоо тэр нь тэгж одоо юу гэх юм план зарж байгаа шүү дээ. Тэгээ тэр планыг даах гээд нэг амт бас цагаа өрхөө хэлгөө те. Тэгээ тэрийг үзүүлээд эсвэл зурхаанд итгэж хууд сэргүүл цуух чи яг үнэндээ. Ой тиймэрхүү юмнуудаас болоод үгцэн хүмүүс ч байгаа. Бүр зэрлэгээр ярихад. Тэгвэл тэрийг ярьдгүй байхгүй юу? Ерөөсөө. Тэгэл хүн өөрийнхөө юмд итгэж явж байгаа л үгчээжтэй л гэж ярьж шүү дээ. Тэрнээс шиг цаатлын тэр нөгөө механик одоо бүр зэрлэгшээд бүр энэ ерөнхий боловсролын сургуулиуд руу хүчээр орж сургалтын менежерүүдтэй хувь тохирж очиж хурууны хийг нь унш. Хурууны хийгээр нь карьерийн тодорхойлно гэдэг бизнес бүр 2-3 тэрбум зээл байна. Хурууны хийгээр нь карьерийн тодорхойлох юм. Чи ямар мэдлэгтэй болох вэ гэдэг чи хурууныгээр шинжилгээ аваад лаптоптай нэг хурууны хий уншдаг нэг машинтай тэрийг USB-гээр таг холбоол хурууны хийг нь дараал тэгэл нэг програм байж идэг. Тэр нь шууд таг 60 утас нэг юм гаргаал өгдөг randomly. Тэгтээ нөө зурхаа шиг яг өөрт нь ингээд таалагддаг юм гаргаал өгчдөг. Харж ирсэн нөө би ч нэрээ бас тийм шүү. Эсвэл ээж аваад уншиж шүү дээ. Манай хүүхэд ч нэрээ л хүүхэд мундаг санагдчих. Нэрэл уг нь потенциалтай л хүүхэд шүү те. Манай хүүхэд нэрээ сахилахгүй л дээ те. Тэр гэж хамгийн аюултай нь тэр чинь нэг юм чигдэл гаргаад өгчөж байгаа. Чи яг үндэ эмч болох хэрэгтэй ч юм уу те. Чи яг үндэ факт эдэрт бүх тэр мэрэгжлийн бүх чадварын дата байхгүй шүү дээ. Нэг юм тодорхой хэдэн мэрэгжлийн юу гаргаснаа л тэдэн лөө шууд хүүхдүүд ингэ шахаад байгаа байхгүй. Тэнд бол ямар ч шинжлэх ухааны бүр одоо ямар ч онцлог байхгүй. Ишүүлсгэж алгаа. Биоинформатик датаг авж байгаа нь өөрөө эхлээл гэмт хэрэгээ үндэслэл. Тэр шүү дээ. Тийм. Тэгээд тэр чинь бас тодорхой үнэтэй шоргилцсан. Тэгээ үнэтэй шүү тэр чинь. Тэгээд тэрэнд ингээд сургалтын менежертэй хамтраад
одоо бүр ингээд маркетинг хийхээ болцсон байгаа байхгүй. Шууд угаасаа зарагддаг. B2B sales. Тийм. Шууд очоод ягаал яачдаг. Тэгээ бидэрт ингээд юунууд ирдэг. Манай хүүхдийн дүүгийн сургууль дээр ийм юм яасан байна энэ төрэй. Та нар дуграач гэдэг. Тэгээ бид нар дугарж байгаа. Гэхдээ өөртөө бас дуграач. Нэг тийм энийг ингээд бид нар сенсацлах хэрэгтэй юм а сенсацлахгүй. Сенсацлах шинэ шаардлагагүй юм уу сенсацлаад. Ингээд шидээ явчих боломжтой юм. Одоо энэ турууны хийг бол ингээд сенсацлал бүгдийг байхгүй болох боломжтой шүү дээ. Хэрэглэгчид өөрсдөө тэ бойкотлол. Тийм шүү. Дижитал тэл ингээд байлгаал одоо бүр ингээд 20 хэдэн байгууллага байна гэдэг нь тоолох ба. Чинь тэгэл аялжуулчлаа яг л юм ашиг. Ашигтай юм шүү. Харин ашигтай. Бүр 2 3 Чинь зүгээр цаас хөвлөө зараад байгаа юм чинь. 2 3 тэрбумын зах зээл байгаад байгаа байхгүй. Хорилтой. Цаас хөвлөө ChatGPT-г ресалт зараад байгаа юм чинь. Тэгээ надад гай болоог бол чи зүгээр дугаал байгаа ч гэдэг. Нийгмийн асуудал. Тэгээд их юм бол энэ нийгэм чинь тэгээд байгаа л шүү дээ. Тэгэхгүй болохгүй юмыг нэг мэдж байгаа ойлгож байгаа бол тэрийг хэлээл байхгүй болох тал дээр л тэгжиж л нийгэм хөгж шүү дээ. Нөгөө нэг хүмүүсийн ер нь бол нэг юм группт хамрагдах өөртөө ижил төстэй хүмүүсийг олох тэр нэг нийгмийн нэг хэсэг байх гэдэг л одоо нийтэн дээр нь хэрэгцээн дээр нь тулгуурласан л ер нь бүгд ер нь тийм л байгаа шүү дээ. Бүх юмнууд нэг адилхан. Энэ юунаас л яаж ин хэр их хейт авж ин. Оо тэгэл чатаар зөндөө орж ирж байна. Хорооны хэвэн манифестийг шаалаа гэж бас юу аах. ийм манифест руу яг ороаг байгаа. Гэтэ би удахгүй орно. Уран байна. Бэлэн байгаараа гэж. Бэлэн байгаарай. Гэтэ тэд нар чинь бүр амар том бизнес шүү дээ. Манифесто. Тий, амар бизнес. Тэгэхээр тэндээс нөгөө хоол олж иж байгаа хүмүүс чинь одоо эсэргүүцэх нь ойлгомжтой. Урааныхан маань бас гайгүй. Яг хотглуулчаагүй л дээ. За. Тий, хотглон гэж бол мессежүүд ирдэг. Гэхдээ одоогоор утгалуулчааг л энэ яг тэгэл ихэнх нь трол аягууд л байгаа учраас гэж боддог. Ихэнх насэд юм бэл шүү. Яг аюултай нөгөө нэг тэр троллуудыг дагаад нөгөө итгэе үнэмшээд шүлтүрг андчвал тэгэхэр чин аюултай хүмүүс нь тэгээд явчвал бас эцэн штэ. Тэгэхээр ирж байгаа мэдээлэлтэй шүүлтүртэй байгаарай манайхаа. Тийм л байна. Би энийг ингээд хүмүүс нэг ярихгүй байгаа бас жоохон гонигтай л байгаа. Гэтэ энэ бүх юмнууд дээр бид нэр эхлээд манайхаа лог гэдэг юмыг ойлгоцгоо. Тэ ингээд одоо түрүүний ингээ яриад байгаа confirmation bias тэ cherry pick гэдэг юм чи бүгд ингээд логикийн алдаанууд аа. Тэ. Яг зөв логик гэдэг ингээд шинжлэх ухааныг ингээд жохон л ойлгоцоход жохон л ингээд ухчихад хүн ингээд эрүүл ухаантай болоо тэрийг хөөгөөд алдааг нь болоо тэ. Тэгээ дараагийнхын сонголтонд нь тэр чинь сайнаар нөлөөлнө шүү дээ. Логикийн төрөгдөлт ингээд автаад байхгүй. Анчааг үндэ ийм юм биш дээ. Энэ арай илүү юм биш дээ гэдгийг ойлгоод тэгээ дараагийнх нь хувийн карьерийн эсвэл бизнесийн ч юм уу тиймэрхүү юмнуудын сонголтуудад нь илүү сайн сонголт хийх боломжийг олгоно шүү дээ. Тэр тал дээр бас жоохон боловсролын юмнууд орох хэрэгтэй л санагдаад байна. Ямар фалсинуудад автаад байна гэдгийг те. Бүр задлаа шинжилээд гоё одоо сэтгэл зүйч одоо мах чи хамгийн их сэтгэл зүйчтэй бас болсоод нэг юм шиг байна шүү дээ. Төгсөж байгаа. Тэгэхээр тэд нар маань бас философичтэй гэр бүлчлээчтэй. Тэд нар маань бас яг ийм чиглэл рүү эрүүл ухааныг одоо яах чиглэл рүү л бас жоохон ажилламаар л. Ялангуяа философичтэй лог юм сайн ярих хэрэгтэй шүү дээ. Сэтгэлээр унах гэдэг рүү зүгээр хальт ормоор сайн хэлчлээ. Ягаад тэлэр нэг ингээд одоо юу гэдэг дандаа лог ихтэй. Ингээл ахлаар нөгөө талаасаа ер нь балмагийн үед сэтгэлээр унах готрох үедээ яаж готарж гин, яаж эморж гин те. Эморх цаг ер нь өөртөө гаргаж гин үү. Яг эморх гэдэг үгэнд бол би өөрөө дургуултай зүгээр сэтгэл айгүй гоё юм нэг юм мэдрэмж те. Сэтгэлээр унаа одоо готор нойлно өөртөө таалагдах байлна гэдэг ч юм уу. Тэнгүү тиймэрхүү одоо хэцүү мэдрэмжүүдийг хэрхэн даван тоолж байна вэ? Ер нь яаж даван тоолдог вэ? Байнгын лем орж ин дөө. Өөртөө бүр юм сэтгэлээр тийм готрол мотролд орох хэмжээний чарэж юмэр өглөө л та. Хаяа бол бүр ингээд утга учрын юм юунд ордог төөрөгдөлтэй яг оршихуй юмрлаа. Тийм оршихуй юмрал хийж байгаа зүйлийг утга учиртай юу cosmic insignificance. Хийгээл үү. Юуны төлөө гэж гэлээ. Тийм тиймэрхүү
юмуд орж байна. Тэрнээс тэгэл жоохон CS-тэй болчиход ч юм уу. Жоохон угаат ч юм уу те нэг жоохон гархуунд нь гаргаад тэгээ нэг яачаа тэгэл гарчдээ шүү дээ. Тэр нь юу нэг хэдэн хоног үргэлжлэх үү? Эсвэл хийсэн хэдэн цаг ч юм уу? Минийх ер нь яг улирлын чанартай. Зам болохоор ер нь яах ч хэдэг. Сэрэгчээд байдаг. Зам болохоор жоохон ямарч гэдэг ч юм уу. Тийм шиг ажиглагдсан. Өвөлт хийгааг байгаа даа. Өвөл гайгүй. Өвөлчээг ингээд ичээндээ орсон юм шиг яг ингээд яг ажиллаа хийгээл. Өвөл надаа амар dark color юм шаарч. Түрүүн сүулт тэгтээ нөгөө оках тэрийг бас айгуу сайн тайлбарлаж байлаа л дээ. Манайх ер нь яагаад ингээд нөгөө нийтээрээ жоохон уруу ч юм уу те. Ийм жоохон яагаад энэ гэсэн чинь аз жаргалгүй гэх юм уу? Тиймэрхүү байгаад байна гэдгсэн чинь нар үздэг хоног нь бас айгүй цөөхөн өвөл ялангуяа ингээд dark mark bla 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 bla. Тэгээ энэ утаа чинь шууд бас нар хааж байгаа нь үлвэлж байгаа энэ төрийг. Тийм баг. Тэр бол шууд хамаатай хөө. Тэр дулаан уур амьсгалтай орны хүмүүс чинь ерөөсөө стрессгүй те. Ерөөсөө стрессгүй ингээл энийгээл би бинтэйгээ хараад танихгүй ч гэсэн мэдлээ л ээждэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд юуны бас нэг юм юу байдаг шүү дээ. Яг юм хитрхи халуун биш. Хитрхи хүүтэн биш газрууд юм соёл иргэншлүүд хөгжсөн байгаа. Одоо энэ инновацийн төвд ч юм бас яг тиймэрхүү газруудад байгаад байгаа. Хятадын ч юм уу Америкийн ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бас байгаа. Тэр нөгөө ажиллах хоног урттай тий. Бас хөдөлмөрийн хит халахар ч бас бүр хэцүү шттэ. Хит хүүтерхээр бас хэцүү. Энэ залхын хүүтэнд ажил хиймээргүй санагдчихсан тий. Тэр бол нөлөөлж байгаа хөө. Надад бол зун л нэг тийм гарадгүй мэрч юм санагддаг. Гэр мэч шиг юу чимээргүй санагдав. Юу чимээрөө зүгээр л омарч юм санагддаг. Кан цэргийн бэкграунд юу нэг нөлөөлж байна уу? Юмнуудад нэг давхад ч юм уу те. Тэгшээл юм уу? Нөлөөлөлгүй яах вэ? Бид нар чинь өндөрлөө штэ. Бас л хард юунуудаар сургалтуудаар гарч ирсэн. Тийм зуны хээрийн сургалтууд тэгэл юугүй нэг арал дээр чинь бидний бүр аваач чаяад амьд үлдэх ч юм уу тийм сургалтууд туршлаардаг л байсан. Хэд хоног хаяхаа тайдаг? 3 хоног. Тэгээд юу ч өгөхгүй, яах ч үгүй. 3 хоног нэг арал дээр хаячаад тэгээд хоёр тал болгоод тэгээд хооронд нь юм байлдуулдаг. Тэгээд дарга байхгүй юм ч. Чихнээсээ байлддаг байх юм шиг. Бид нар өөрсдөө нөгөө өөрсдөө даргалаад дотоод хангаалтан дараад тэгээд тактика хийгээд нэг юм цаанаас нэг юм юунууд тоглоом шиг л сүгэлт нэг юм хинтэд төгсдөг ингэж ийм байршлуудыг хамгаалах хэрэгтэй ч юм уу те. Тэгэж яадаг. Тэг хими юуны сумтай. Сургалтын сумтай. Тэгээд тиймэрхүү тэр бол гэдэг нэг дажгүй тал нь. Бүрийн шандас сорьсон ингээд 32 км юунуудтай ингээд алхах ч юм уу ийм юунууд алхах тиймэрхүү юмнууд бол бас байсан. Тэгэл эсвэл ерөөсөө л цэргийн сургуулийн сэтгэл зүйн юмнууд ч бас амар сонирхолтой. Одоо ингээд бидний чинь 1000 эрэгтэй хөхт 980 эрэгтэй хөхт 20 эмэгтэй сурч байдагсан манай курст. Тэгээд бүгдээрээ яг ижлэх үсний цэцэлттэй, ижлэхэн хувцастай. Тэгээд гадны хувцас ерөөсөө зөвшөөрдөг зэг. Цаанаас нь бүх юм өгчдөг. Амьс бандаж нь хүртэл өгчдөг. Бүх ингээд тэр сүр хэрэгцээг нь хангаад тэгээд танаасаа хоолтой штэ. Тэгээд нэг юм хашаан дотор орлоо төгч чинь. Яг коммунизм гэсэн үг. Тэ. Perfect коммунизм тэ. Тийм бүх юм тэгш хэрэгтэй. Хинч хинээсээ илүү гарахгүй. Чиний дансанд хідэн дөрөв байх ч хамаагүй ягаад гэвэл чи тэр сургууль дотор тэрийг ашиглаж чадахгүй юм чинь. Тэгэхээр яг тэр мэдрэмжийг авна гэдэг ч бас аим сонирхолтой. Тэгээд хүний нөгөө нэг анхан шатны хэрэгцээнүүдийг хангаж хаар хүн дараагийн юу боддгийг ч юм уу те. Эсвэл хүнийг ингээд битэрхий ингээд хоногийн бүр бараг унтах цагаас бусдыг нь бүгдийг нь ингээд хөтөлбөрөөр шахаад ингээд явуулгаа л байвал яадгийн ч юм уу гэдэг. Тиймэрхүү юмнуудыг үзчихээс болохоор бас сонирхолтой байдаг. Нэг хэсэг бол би яг Монголд ирчээд ийм эрхчлөөтэй байхын тамтогийн комплекс төрсэн байсан. Эрхчлөөтэй баймаар санагдаад зүгээр ингээд хамаагүй зүгээр ингээл тий зүгээр л хүссэн юм хийх нямж тийм дүрм баригдахгүй шийтгэлгүй тийм байх нь ихийг мэдэрмээр санагдах ч юм уу тиймэрхүү юмнууд бас байдаг лээс. Одоо тэгтээ бол ер нь тэр юунаасаа бүрэн гарцсан дөө. Төгсөд ичнэ ижил болсон. Зараг. Цэрэгт бас байхад яг нөгөө сэтгэл зүйн сургалт гэдэг шиг яг
Наа болохоор идэгцэхгүй. Бид нэг юм өдрөлгийн юм үүтэй. Тэг ингээл дээгүр мэгүр чи ингээл танк банк гараал юуны дээгүр ингээл буудаж байгаа гот ингээл дөрвөлөр өмөлхөөл те. Тэгэл ингээл бахан гавт ясвас тэгэл ажидлаас маа ингээл орилж чарлаа. Тэгэл иш чи гүүгээл гал дээгүр мэгүр яасан юм. Тэгээд тэр чинь баг нэг үргэлжлэх хугацаанд нэг цаг баг байдаг лөө. Тэгээд тэрний ард гарахад бол нэг тийм амар гоё мэдэрч авчихсан. Юу болчихвоо. Эзэн давчлаа штэ гэл ингээл. Тэр чинь уулан те ингээд зүгээр сургуульд хийдэж тэгж байгаа. Чи бас нэг 30 км-ийн марш дээрээс явж исэн чи би ингээд тэр чинь үүрээр аваа гарч байгаа байхгүй. Алхчихсан чинь би бүр унтцсан зүудэлцээс ингээд тэгсэн чинь би ингээд нэг хэсэг алхсан байсан. Тэргээр бас. Нойронд алхаад аваа. Нойронд алхсан. Бүр зүудэлж артчих чинь тэгсэн ингээд хонос явжсэн үг. Хойч урагшлаач ингээд харч миний уртлыг баг 10 хэд алхсан. Зүудэлцээ гэж. Энэ хүү дугаарыг хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Манай Монголын арим бас жоохон хэтрүүлэлттэй санагдтыг. Юуны ихээр зэрэг жоохон хүний эрхийн зөрчилтэй. Буюу нэг тийм шаардлагагүй юмн дээр дарамт шахалтууд үзүүлээд бүр хитрхи хомсдолд оруулаад байгаа байхгүй тэр чинь. Хүн яхаа ингээд нэг хэцүү нөхцөл байдалд орох хэрэгтэй. Гэтэ Монголын аримд бол бүр ялангуяа хугацаа зэргийн албаагчтай ингэ харах юм бол хитрхи илүү зовоогоод тэгээд тэр чинь илүү зовоогоод Стокгольмын синдром маягийн юм үсгээд нэг тийм буруу цаг үеийн тэгээд орж байгаа сургалт хөтөлбөрүүд нь жоо хангалтгүй. Тэр цаг хугацааг бол нүр дүнтэй өнгөрөх бүрэн боломжтой шүү дээ. Тэр ч авах тэгэл өөр том асуудал. Ярил аяг бол алвал дахиад тэгээ нөгөө боловсролын асуудал дахиад орж ирнэ те. Тэр нөгөө дахиад Израильтэй харьцуулах юм бол тэ бүр чижээлээ. Юу болох вэ? Палмагийн мөрөөдөл юу юм бэ? Хөдөлгөөс энэ талаар нэг ярьцлаагүй биш. Яа сонсчлаа. Би бол генерал болох мөрөөдөлтэй байсан. Зэний сургалт байхдаа мэдээж кадет болгоны мөрөөдөл. Одоо болохоор зэрэг яг нэг хийж байгаа юмнаа л илүү сайжруулад үр дүнтэй бол нэг юм өөрчлөх үйц. Одоо яг яриад байгаа те нэг өөрчлөлмөр байгаа. Тэр юмудаа нэг өөрчлөлт тодорхой хэмжээний үр дүнг нь л харж мөр. Зарим хүмүүс хэлдэг чи яг шаардлагагүй юм цагаа өрөөд шүү дээ. Шугаас өөрчлөгдөхгүй. Үгүй өөрчлөе гэдэг. Тийм. Яг тэгэхээр үнэхээр манай боловсролын систем хүмүүсийг үнэхээр яг ингээд соёнг гэрүүлэе гэж ажиллахгүй юм санагдаад байгаа юм. Тэгээд хат нь эсрэгээр нь тэр энэ цагаа өөрчлөх шаардлагагүй юм шиг. Ол манай монголч юм цөөхүүлнэ шүү дээ. Тэгэхээр амар боломжтой өөрчлөлт. Тэгээд тийм өөрчлөгдөд бас сайнаар өөрчлөгдөх тийм хандлагатай ийм саруулхантай хүмүүс олон учраас би бол энийг бодиттой болно гэж бодож байгаа. Яг жоох хичээгээд яг зөв хамтрах хэрэгтэй хүмүүстэй хамтраад ойлгох хэрэгтэй хүмүүстэйг ойлголцоод тэгээ нэг хэдэн жил яваад янз янзаар үзэхэд ер нь бол өөрчлөгдөх боломжтой хаал гэж бодоод байгаа шүү дээ. Швейцар биерэг болж байгаа юм сарагчтай. Швейцар руугаа хөгжиж гээд манай бүгд эзэлжсэн шүү дээ. Бид яг Швейцар явж чаддаг гэж бодсон. Ер нь манай монголч гэсэн яг л адилхан тий. Гэтэ манайх бүр том газар нутагтай шүү дээ. Гоёч газар нутагтай зөөхүүлээ. Швейцар шиг байгальтай зөндөө байх шүү. Тий. Гол нь дотроо жоохон хүчрээ олчвол тэгтээ хүлээгээд ижлэхгүй маань гэж бодсон. Би яг залуу хүний хувьд яг гэж боддог. Би бол энийг хүлээгээд хараад зөвхөн уртгаа хийгээд ийм даалгавар биелүүлээд нэг програмчлагдсан юм шиг ингээл байж болохгүй. Яг энэ өөрчлөлтөд хувь нэмрээ оруулаад фейлдсэн ч одоо болсон ч гэсэн те зүтгээд нэг юм өөрчлөж үзэх хэрэгтэй л хийгээд үзэх хэрэгтэй л гэж боддог. Тэрнээс мөрөөдөл бол тэгэл гоё сайхан л амьдрал. Тэ нэг байна. Одоо л яг миний бодит мөрөөдөл бол яг ажиллаа үр дүнтэй ойр хугацаанд харсан байгаа юм тийм болчмоор байна. Тэгэхээр өмнөх нөө эх оронч үзэл нь бол хэвэндээ байгаа шүү дээ. Эх орноо хөгжүүлээ те. Өөр болох те. Гоё болгоо. Одоо байгаас нь дээрдүүлээ. Асуудлуудаа шийдээ те. Өмнө нь бол яг хүүхэд байхын ингээл гинэн одоо ингээл өнцгөр харах юм бол те. Фак нийлээд ингээд
питгээ цэвэрлээд будчих те асуудал нь магадгүй хүн гэж хардаг ч юм уу те. Ингээд байхгүй болох чи гэдэг байсан бол яг тэр шийдэх хүсэлтэй их оронч үзэлтэнд бол хэвэндээ. Гэхдээ одоо бол боловсрлаар дамжуулаад, шинжлэх ухаанаар дамжуулаад, хийж байгаа юмараа дамжуулаад те. Жинхнээсээ эрдэмтдийг инфлюенсерлуулахаар дамжуулаад те. Шинжлэх ухааны коммуникашн хийхээр дамжуулаад их орон өөрчлөё гэдэг рүү шилжиж гин гэсэн үг шүү дээ. Тий. Сектор солилцсон шүү дээ. Тий. Одоо тэгэд энд нөгөө юуг бас дахиад ярмаар л байна л да. Яг би нөгөө үеийнхээ залууч, манай үеийн залууч зөндөл гадаад ажиллаж байгаа, амьдарч байгаа. Тэгээ гадаадд яг эд ажиллаж байгаа найзууд ч байна, ирэхгүй ч гэж бодож байгаа найзууд байгаа. Тэгээд тэднэрт зориулаад бас жоохон мессеж өгүүл гэж боддгийг. Яагаад тэгэхээр энд ингээд байгаа залуучууд чадахгүй да ч юм уу? Эсвэл юу гэдгийг одоо ингээд завх тартай да ч юм уу? Ингээд юм асуудал шийдэх гээд яваад байгаа биш шүү дээ. Тэгээд бид нарт яг нэг гадаад байгаа нь буруу биш тий. Гэхдээ тэнд нэг юм буцаж ирээд асуудал руу алцах. Эсвэл тэнд байхдаа тэндээсээ бас ийшээ хөрөнгө оруулалт гэсэн ч яад гэсэн ч тий. Энд байгаа компаниудад ментор хийдэг гэсэн ч эсвэл энд ремотор ямар нэгэн прожект төлөвлөлдөг гэсэн ч тий. Эх орныхаа асуудлууд руу буцаж ирээд ийм шийдэх сэтэл байх ёстой тухай ер нь тийм үүрэг байгаа гэж боддог. Чи юу гэж боддог вэ? Тэр чинь яг утга учир шүү дээ. Яг Монгол хүн болж төрсний утга учир нь шүү дээ. Гадагшаа гараад тэгэл тэнцэнэ амьдрах бол тий байж болох сонголт. Гэхдээ буцаад ирээд мэдээж хэцүү сонголт. Тэр хэцүү сонголтыг хийгээд яг энэ нэг өөрсдийнхөө энэ бяцхан улсаа тий хөгжүүлэхэд гар бие оролцоод явна. Тэр чинь л яг утга учир юм болоо гэж боддог. Яг миний одоо бодож байгаа зүйл. Яг хийж байгаа зүйл нь үнцэнтэй байна. Гаднаас ингээд юм аваад ирэх хэрэгтэй. Тэгэхгүй яг одоо манай ажиллаж байгаа гадаадд ажиллаж байгаа эрдэмтэн профессор докторууд, инженерүүд хийж байгаа зүйл яг хүний имийг хийж өгч байгаа. Хүний имийг хийж өгвөл өөрийнхөө оюун ухааныг ашиглуулаад тэгэл мөнгөний л авж байгаа. Бүтээл нь тэндээ үлдэн, татвар нь тэндээ үлдэн, тий? Ололт нь тэндээ үлдэн. Тэгэхээр тэндээс сурсан юмнуудаа яг сураад хийх ёстой юм хийгээд тэгээ буцаж ирэх цаг гэж байх ёстой. Тэгээ ирээд энэ дэх улсаа төхнүүлэхэд гар бие оролцох хэрэгтэй гэж бодож байгаа. Яа тэгэхээр улс болгоны л яг нийгэм болгоны л нэг цаг үед нэг тодорхой хэсэг нь өөрсдөө золиослоод бүр илүү хөдөлмөрлөөд сайхан цагийг бүтээсэн байгаа шүү дээ. Зарим улсууд бол тэрийг итрээд одоо яг сайхан цаг дээр амьдарч байгаа. Зарим нь яг тэр сайхан цаг бүтээх гээд явж байгаа. Манай Монгол улсын хувьд бол яг одоо сайхан цаг бүтээх ёстой цаг гэж бодож байгаа. Тэг яг туулах ёстой юм туулаад сургамжууд авч байна, өмнөх үе их юм байна. Яасан нь зөв, яасан буруу юм байна гэдгийг харж байгаа. Манай яг одоо залуучууд л яг бид нар бол баг яг золиосны генерашн байх. Дэлхийд яг танилцсан үе их нь шүү дээ. Дэлхийд бусад улсууд ингэдэг юм биш дээ. Ийм байд юм шүү дээ. Одоо бидний ингэх ёстой юм биш дээ. Яг айгүй олноороо харж байгаа үе учраас өмнөх үеэс мэдээ харсан байж болно гэхдээ ганцаардсан байх та итерхий цөөдсөн байх. Одоо болохоор зэрэг илүү хүчтэй байгаад нэгээл ингээ хэмлээд байх биш үү? Яг ингээд болохгүйгээ шууд ярилцаал нэг нийтийн хөгжлөх хөдлөл нэг жоохон ах эгч нар millennials за тэгэл дээшээгээ бол Ivy League мэгчин бол бас ховрын бараа мөрөөдөл те сорууд байлаа шүү дээ. Тэгтэл одоо бол яг ингээл манай дүүндийн үе мүй дээр бол Ivy League баг өдөр тутам постнаас хардаг юм болчихлоо шүү дээ. Ivy League тэнцлээ гэдэг л те. Тэгээд тэгж олноороо ингээ гадаадад те шилдэгүүднээс шураад ирж байгаа энэ генерашн бол хамгийн гол нь тэндээ дотор төлөө тэндээ нэг институцид ажиллаа тэндээ нэг хүний IP хөгжүүлээд те оюуны өмч хөгжүүлээд тэгэд тэр чинь нөгөө хамгийн гол нь бас нөгөө Монголд бас эдийн засгийн ашиггүй гэдгийг бас өмнө нэг ярьжлээсэн баг та brain drain-ийн талаар. Тэгээ тэрийг бас айгүй чухал нь хүрэх хэрэгтэй юм санагдаад байна. 12 жилийн сурч чаа цэцэрлэг юу ингээл улсын системүүдээр явал хувийн сургууль сурч исэн гэсэндээ төсвөөс мөнгө гарч байгаа хүнд чанга сурахад. Тэгээд чи сурч дуусаад төгсөнгүүтээ somewhat тэтгэлэг аваад тэр тэтгэлэг авах замдал бүх юмд чинь ингээд Монголын бусад иргэдийн хөдөлмөр хүч шингэж байгаа. Тэгээд тэгэхгүй болохоор хүмүүс ингээл өөрийнхөө сайнд ингээ гадагшаа аваад өөрийнхөө сайнд боловсралтай болоод өөрийнхөө сайнд тэтгэлэг аваад амьдарч чинь гэж бодоод байгаа. Гүү хизээч тийм байдаггүй гэдгийг бас би айгүй хэлмээр санагдаад тийм. Чинь бүр ингээд
ямар ч Монголоос хамааралгүй гэж бодож өөрийнхөө хүчинд гадагшаа явсан гадаадад ажиллаж байгаа амьдарч байгаа гэж бодсон ч чиний над явж байгаа замд чинь эх орондоо төлөх үрчин шингээтэй байгаа гэдгийг л хэлэх. Хитрхи бүр ийм индивидуалист байх чинь бас жоохон утгагүй шүү дээ. Яг хоо тухайн үндэ утгатай л байна. Гэтэ тодорхой нэг юм тогоогоо ингэж харах. Тэрийгээ сайжруулъя гэдэг нь л гоё утга. Илүү бол гоё л утга учрын болов л гэж бодож байгаа. Тэгэхгүй зөвхөн яг ингэж өөрсдөө хүүхдүүдэд бодоол гадагшаа яваал наач угаас өгчихгүй наа хүмүүс угаасаа авралгүй гэх тэрийг буруутгаад байлгүйгээр болохын төлөө өөрчлөхийн төлөө гар бие оролцоод тэгж тийм хүмүүс илүү олон болчвол гайг өөрчлөгдчих واخаа л. Нэрээ тийм бас нөгөө гадаадд амьдарч байгаа хүмүүсийн дунд Монгол угаасаа ингэ сүрж байгаа мэр гэдэг пропаганда айгүй их явдаг гинэ. Яг тэр дотроо нөгөө тэнд ингээд ажиллаад амьдраад нэлээд утцсан. Тэгтээ ингээд нөгөө Монголоос холдоод утцсан. Гэтэ ингээ Монголын талаар ингээ харж байгаа юмнууд нь ингээл харахаар бензиндээ л очролж ийм л гин те. Харж байгаа нь тэрийг соорчлын юм чинь дарахгүй л. Тэр нөө сүрэг мэдэнүүд амар их яваад ингээд яг болж байгаа юм байхгүй болоо дэрнгүүт Монгол руу очих юм бол амар их алдах юм шиг динжин санагтаад. Гэтэл яг үндэнд болж байгаа болчихж байгаа юм амар их бас Улаанбаатарын 100 бол бас л секси штэ гэж. Болж байгаа штэ. Болж байгаа шүү. Тэгээд яг сайжирч байгаа л гэж бодчих. Сайжрах замдаа байгаа. Тэгэл үргэлж статик биш дээ нэг юм чи өөрчлөгдөн хүмүүс суудлаа солино. Дараа үеийнх нь гарч ирнэ. Өөрчлөлтүүд бол яг салбарт явж байгаа л юм шиг санагдаад байна. За энэ хүүд 90 дугаарын цаг маань өндөрлөж байх шиг байна. Тэгээд төгсгөлийн мөч сүүлийн үг юу вэ? Залуу. Сүүлийн үгээ баг 3 удаа хэлж шиг болтой шүү дээ. Ер нь л төгсгөл рүүгээ л явж инда гэж бодвол төгсгөлийн үгээ л хэлээд төгсгөлээ чи одоо яагаад төгсгөлийн үг хэлээд. За. Төгсөхгүй дөгөл явахандаа тий. За төгсгөлийн үг хэлчих. Амар дуртай тий. За ингээд та бүгдийн өмнө тийм бид нэр яг үүндээ болж байгаа. Монгол улс илүү сайжирж байгаа. Яг итгэл найдвараа алдаж болохгүй. Итгэл найдвараа алдуулахгүй байхыг тал дээрс хүмүүс бид нар ажиллах хэрэгтэй. Ах ичнэр ажиллах хэрэгтэй, биднээс ажиллах хэрэгтэй, медиа ажиллах хэрэгтэй. Яг тэгэхээр чин өдөр болгон шинэ хүүхдүүд төрж байгаа. Тэгээ жил болгон шинээр төгсөж байгаа хүмүүс. Тэгээд тэдэрт болж байгаа бүтж байгаа л гэж ярих хэрэгтэй. Тэгээд өөрчлөгдөж болно. Өөрчлөх хэрэгтэй. Хөгжин жархахтэй манай улс чинь бас яг үндэ айгүй боломжийн улс шүү дээ. Бусад улсуудтай харьцуулбал айгүй итгэл үнэхээр найдвар байж болохгүй зүйлс байхгүй. Зөв хүлхнэ. Учираас зөв зүйлээ хийгээд нэг юм хийж байгаа юмдаа бас энэ чи яг яаж нөлөөлөх вүлээ цааш өөрөө юутайгаа юм гээд урдах ажлуудаа хамгийн сайнаар хийгээд тахад тэгэл болчихно доо л гэж бодож байна. Bye bye. Peace.